Тэгээ энэ удаагийн зочноор бэлгээ буюу нөө Сонс медиа гэж явдаг тайхаа. Тий, Сонс медиа. Тийм. За Сонс медиагийн үүсгэн байгуулагч. Тэгээ Сонс медиагийн тийм одоо үүсгэн байгуулагч гэдэг юм уу? Нэг амар том группийн тухай ярьж байгаа юм шиг. Одоо Сонс медиа одоо манайх чинь дуу бичлэгийн студ тэгээд видео студ гэдэг клип реклам сурчлагч гэдэг юм одоо медиа чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг студэлтэй тий компани. За ямар ч тэгээд үүсгэн байгуулагч бэлгээ оролцож байна. Тэгээд за энэ нүгэнд дугаар маань цагаан сарын өдрүүдээр яг цацагдах тул тэгээд үзэж байгаа ард түмэн Монгол зон олон минь сайхан шинсэн үү гэд сайхан яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгээд бас нөгөө манай подкаст нөгөө янз бүр хүмүүс ордог байхгүй чинь сэтгэл зүйчнэр өмгөөлөгч хуулийн байгууллагын хүмүүс мэдээж жүжигчид тантай адилхан урлагийн хүмүүстэй маш олон хүмүүс ордог болохоор мэдгүй хүмүүс бас байж магадгүй гэхлээр өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэв. За яг намайг бүтэн нэр Бэлэг сайхан гэдэг. Одоо яг урлагийн чиглэлээр одоо ажиллаж амьдарч байгаа. Одоо урлагийн салбарт ажиллаж амьдарч байгаа. Анх бол хүмүүс бол яг зүгээр зарим нэг нь бол мэддэгтэй Монтере хамтлагийн дуучин гэдгээр мэднэ. Мэдхгүй ч хүмүүс байдаг. Яг тэгвэл хамтлагт байдаг бүх хүмүүсийн царайг бас цэежил тогтоодог юм байл шүү дээ. Тэгээд Монтере хамтлагийн дуучин одоогоор бол бас нөгөө соло уран бүтээлүүд хийгээд явж байгаа. Дуу ай зохиогч бас дууны үг зохиодог. Тэгээд дуу бичлэгийн студийнхаа өөрөө продюсераар ажилладаг, хөгжмийн найруулагчаар ажилладаг. Тий. Одоо аудио инженерээр ажилладаг тийм 3-4-ний ажлыг ганцаараа хийдэг гэдэг юм уу. Тэгээ ер нь бол нэг тийм товчхондоо бол яг тийм одоо урлагийн чиглэлээр салбарт ажиллаж байгаа нэг юм байна. Бас өөрөө дуулсан дуунууд маань бас хүмүүс нэлээд сайн мэддэг хэд дуунуудтай. За мэдээж өнөөдөр дуучин артист оролцож байгаа харахаа яриагаа ингэж эхлэе гэж бодож байна. Сүүлд ямар уран бүтээл хийв. Тэгээд ер нь бол 2025 оныг дүгнээд хэлгээд ямар хон жилүүд байв гэж яриагаа хэлье гэж байна. За хамгийн сүүлд гэх юм бол одоо яг цацснараад ярьсан дээр бах л да. Сая 2026 оны 2 дугаар сарын 12-нд бүх кинотеатруудаар одоо манай захиалгын нэдийн жүжигчин Манлай гэдэг Манлай Батар одоо продюсер өөрөө бол продюсераар нь ажилласан Манлай маань тэгээд аав охин кино нээлттэй хийлээ. Найруулагчаар нь Дайме гээд бас найз маань ажилласан. Тэр киноны дууг одоо дүрсжүүлж клипжүүлж гаргалаа. Сая яг 2 сарын 5-нд цацсан. Дууны хувьд бол аль жилийн өмнө яг 2 сарын ихээр 2-3 гээд бэлэн болцсон одоо би өөрөө зохиогоод яг ингээд цацхад бэлэн болцсон дуу байсан клипнийхээ зургийг л орох гээд тэгсэн чинь уучлаарай. Тэр нэг дуу гэхдээ зохиолоо уншихаас өмнө бэлэн болцсон байсан. Зохиолоо уншихаас өмнө гарцсан байсан дуу байхгүй. Яг аав явах гэдэг нэртэй. Зохиогоод бэлэн болцсон үг мөг одоо бүр яг ингээд аудио файл нь бэлэн болцсон гэсэн үг байхгүй. Клипэндээ л орох тоо. Тэгээд тэр дууг маань Манлай одоо явахтай нөгөө шууд тэгээд Манлайтай холбогдоод энэ дууг сонсох ч гээгүй л дээ. Нөгөө дижитал хамтлагийн Эрка манай ажил дээр ирсэн сууж хагаад шинэ хийсэн юм уран бүтээл юу байна, дуу муу байна уу гэдгээр би нэг юм дуу хийлээ гэсэн чинь Манлай нэг юм аав ох хоёрын тухай кино хийх гээд байгаа чи тэрийг хойлоо дууг чинь Манлай сонсуулаад үзье. Тэгээ Манлайг дуудсан чинь Манлай шууд хүрээд ирсэн. Хурж ирээ сонсоод за одоо наатах цацхгүй шүү гэд тэгээд яг киноны дуу болгоч чигээ. Тэгээ яг 1 жил дууг маань одоо ингээд 5 дараад тэгэл энэ жил яг кинонд зориулж одоо юу гэдгийг тэг дүрсжүүлээд тэгээд гаргалаа да. Сүүлийн уран бүтээл 26 он бол одоо тийм дуутай эхэлж байна. 25 онд бол нэг 2-3 дуу гаргасан. Нэг 25 онд одоо манай Монтере хамтлагийн Бороонд би гэдэг дууг Централ телевизийн Тэнгисэрэг 2-4 шоуны бас саундтрак болгож шинжилсэн хөлбраар гаргалаа. Тэрийг одоо би нөгөө хин Энементтэй цуг хамтарч дууллаа. Тэгээд бас өөр яваа тэгээд нэг өөр ганц хоёр юм бас нэг юм хийгээгүй байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл яг ингээд тухайн үед орсон онгодорооч гэдэг юм уу. Хэд хэдэн дуу гаргасан 2-3 дуу. Тэгээ 10 сард бас
нэг дуу дараханд очих клипийг хийсэн, итгээгүй дууны клип цацагдсан. Тэгээд ер нь яг нөгөө хүн ингэдэг юм байна л да, их давруу болчт юм байна л да. 2023 онд Баян бол киноны дууг зохиогоод, кинонд зориулж зохиогоод тэр дуу маань одоо супер хит боллоо шүү дээ. Би нөгөө дуу чамгаатаа цугдуулдаг тий. Тэгээд тэрнээс хойш хүн яг дуу хийхээр тийм хийдэл хийж дайрд юм билээ. Тэгснээ сансны зоргоор тэгж бүтэхгүй юм билээ. Одоогийн зүгээр ингээд хит дуунууд гэж байгаа шүү дээ. Тий. Одоо ингээд та зүгээр яг саунд инженер ч юм уу эсвэл ингээд яг хойно бас ажиллаж байгаа юм байгаа шүү дээ. Таны бодлоор ямар дуунууд хит болоод байна гэж одоо таарч байна. Энэ айгуу тийм сонин жилээр өөрчлөгддөг асуудал байгаад байгаа санагдсан надаа. Одоо яг зүгээр энэ жил хит болсон шиг атмосфертэй дуу дараа жил хит болохгүй байж болох гэж юу? Магадaltaй. Миний хувьд тийм магадaltaй. Яагаад гэвэл ингэж байгаа байхгүй. Өнгөрсөн жил хүн одоо жишээ нь old school нөгөө mass old school сонсч исэн бол энэ жил болонгуудаа юу гэдгийг deep house сонсоод эхэлдэг ч юм уу те, жанр нь ингээд жилээр өөрчлөгдөд. Эсвэл улирлаар. Мэдээж хэрэг хавар бол одоо нэг ингээд дулаарж малаараал ингээд тэгэн гут чинь хүн болгоны дотор ингээд нэг тийм сонир мэдрэмжтэй болчдөг чинь, нэг амар романтик юм шиг, нэг аим ороод эмооч юм шиг те болчдөг штэ. Ингээл нэг тийм хуучны дурсамж бодогдоод, оюутан насны дурсамж бодогдоод ямар гоё байсан юм бэ. Эсвэл тэр үед одоо нэг ариухан үерхлэр үргэжсэн охиноо боддог ч юм уу те. Нэг тийм нэг юм сэтгэлийн тийм нэг эмзэг байдалд шилжчихдэг юм уу да. Тэр үед ингээд хайрын дуу муу сонсохоор айгуу сонирм. Тэр үед нь хайрын дуу цацгаар ингээд хүмүүс яг гоё хүлээж авдаг ч юм уу. Одоо тэр намайг өөрчилсөн гэрэлгээ жишээ нь 3 сар цацагдсан байхгүй. Тэгэхэд яг улирлаа болцсон. Мэдээж хэрэг нөгөө нэг энэ давхар дуун дээр одоо дуу бол ерөөсөө яг л юм нэг аз болчиход байгаа байхгүй. Сайн дуу мөртлөөсөө хүмүүс ингээд олж сонсохгүй болвол тэр дууг нь олж сонсохгүй болвол тэр дуу тэгэл тэнцэнэ хатгалагдал үлдэнэ. Юу гэдгийг маркетинг гэж байна те. Одоо дууны араас хөөцөлдөг те. Одоо жишээ нь ингээд тэр дууны араас инфлюенсерүүд шеэрлдэг, комент хийдэг, стори рилд хийдэг те. Одоо олонний танил хүмүүс гэдэг юм уу. За тэгэл угаасаа тэтгэж олон мянган дагагчтай байгаа. Тэр хүн шеэрлсэн юм бүгдөө ороод харна. За бүгдөө биш юм ахад ядаж 60-50% орж харна. Тэгэнгუთ тэд нар чинь таалагдах юм бол цааш нь явуул. Таалагдахгүй бол тэгэл за нэг лайк дарах нь яах нь болол. Тэгэхээр дуундаа бас нэг чанарын асуудал байна. Дээрээс нь үг айгуу чухал болсон. Одоо жишээ нь 2000-ад оны ихээр биний санахад би одоо эсвэл тийм байсан байж магадгүй. Заавал бүх хүнийг хэлээгүй шүү. За. Дууны үгийг нэг анзаардаг байсан. Аялгауг нь л анзаараад байна. Та өөрөө? Тий. Энэ ямар гоё ая вэ л гэж анзаараад. Ардлын хөгжмийг л анзаараад. Магадгүй би нөгөө нэг өөрөө яг нөгөө хөгжим тал руугаа илүү сонирхолтой байсан болохоор тэгж магадгүй. Дууны үг нэг амар сүрхий биччихгүй. Тэгтээ яг хөө тэгэл Тэнгисэрэг 2-4-7 дууныхаа үг мөгийг бичдэг ч юм уу ингээл өөрснөө ингээл бичижсэн тохиолдлууд бол байна л да мэдээж. Тэгэхээр тэр дуу маань ч гэсэн тухайн үедээ хит болол сая 2024 онд тэр нэвтрүүлэг Тэнгисэрэг шоу гарахад Маралжингоо нэг хувилбарыг би өөрөө нэг хувилбарыг ингээл дуулахад тэр дуу дахиад шинэ амьдрал өгчөж байгаа байхгүй тий. Тэнгүү дахиад тэр яг Монтерепийн дуусан тий анх. Тий анх Монтерепийн дуу тий. Яг Монтерепийн дуу биш заяа. Би чанд бүр сонь түүх ярьж байгаа. За. Би хуучин мөнгөн чавц гэдэг хамтлагтай байсан байхгүй. Мөнгөн чавц тий. За тэгэнгუთ тэнцээ нэг юм 10 хэд настай нэг 3 хүүхэд. Одоо манай Наранзуу ах ба шүү дээ тий. Продюсер Наранзуу ах. Продюсер Наранзуу ах бид гурыг продюсерлдэг байсан. Тухайн үед өөрөө Мишель гэдэг амар том дээрээс эхэлсэн юм шүү. Ер нь бол тийм. Тэгээд Наранзуу ах маань болохоор яг тухайн үед Мишель хамтлагтай байжгаад Мишель хамтлаг сүрэг хүч гэдэг нэртэй болж уран бүтээл хийж эхэлсэн үед нь одоо бид гурав ингээд би яг Наранзуу ахыг дуурайгаад гитар тоглоод ингээд Наранзуу ахын тэр дуулдаг стилээр нь дуулдаг айгүй сонсох туртай. Миний хувьд одоо тэр хоёр чинь бурхан минь одоо айдлууд шүү дээ. Тэр Наранзуу ахын хамтлагийн баяр сайхан гэдэг ах байна. Амар гоё болоо. Тийм бархатны хоолойтой хүн би одоохондоо Монгол сонсоогүй байх гэж хэлэхэд бол стилсдэггүй баг. Тэгээд бас нэрээд алимд нь хоёр ахтаа бас минь төргийг сайхан шинжилсэн үү? Хайртай шүү хоёр ахтаа. За тэгээд Наранзуу ах дээр бид нэр очиод одоо 40 мянгатад эмээгийнх нь гэрт нь очиод гитараа тоглоод дуулсан чинь ой ямар хөөрхөн авьяас төвхтөд вэ гэдэг айгу үнэлсэн байхгүй юу. Тэгээд
бид гурыг ингээд шууд өөрийнхөө нэг дууг эхлээд биднэрт бэлгэлээд ингээд бид нар чинь нөгөө нэг тухайн үедээ 107.5 хит парадад яг өөрснийхөө тэр дуу муугаар ингээд оронгууд нэг төрөө байранд ороод ингээд хөрг яваадс. Тэгээд тэгсэн чинь би нөгөө Муисийн олон улсын харилцаанд сурч байсан байхгүй. Тэгээд манай тэр хоёр хамтлагийн хоёр гишүүн ч гэсэн Муисийн олон улсын харилцаанд сурдаг. Англи хэлний анги, франц хэлний анги. Тэгсэн чинь манай Солонгос хэлний ангийн найз Сүхөчр гэж залуу. Одоо энэ Сүхөчр Солонгос хэлний төв гэдэг нэлээд бас алдартай нэг тийм Солонгос хэлний төв байгаа. Тэрний одоо захирал одоо залуу одоо манай Солонгос хэлний ангийн оюутан бид нар найзууд тэгсэн чинь та нар энэ дууг сонстоо гэдэг Солонгос дуу сонсуулсан байхгүй. Тэгсэн чинь тэр нь турбо хамтлагийн Хуайсаа гэдэг дуу. Тий. Тийм ээ. Тэгээд тэрийг сонсвол энийг та нар би орчуулад өгөө. Ерөнхийдөө утгаар нь орчуулад өгөө. Энийг та нарт туулаад үзгээ гэхгүй. Тэгсэн чинь сонссон чи бүр тасарсан дуу байна. Аргагүй шүү дээ. Одоо тэр үеийн K-pop Монголд нөгөө интернет хөгжөөг дөнгөж хөгжилж эхэлж исэн үед те нөгөө нэг тэрийг олоо сонсож гар чинь бүр сонирн байгаа шүү. Тий, ёстой бүр гайхамшигтай юм байгаа байхгүй. Тэгэнгუут нь шууд одоо Spike хамтлагийн нөгөө бейс гитарчин биш юу продюсер байсан Хөгтөнгөр хамтлагийн бейс гитарчин одоо Буках. Буках тэр очоод 20,000 төгрөгөөр фонограммын дуурайлга хийлгэж байгаа. Тэгэнгуутаа за хоолоогоо бичүүлэн дээ тэгж байгаа тэгээд явж исэн чинь би тухайн үед FM 104 FM-д хөтлөгч хийдэг байсан. Тэгсэн чинь Монтереп хамтлагийнхан ороод ирсэн байхгүй. Би тэгэхэд Монтерепт ороогүйсэн байхгүй. Тэр чинь одоо 99 онд юм уу 2000 онд санагдаж байна. Тэгсэн чинь Монтерепийнхан орж ирээд Хаги, Золоо, Эрхмээ 3 орж ирээд тэгээд ийм нэг дуу өгөх гэсэн ингээд тэгээд Ариуна гэдэг юм эмэгтэй MC байсан шүү дээ Монтерепт. Тэд нэр орж ирээд тэгэхээр дуугаа өгсөн чи яг нөгөө нэг тэр дуун дээр дууны инструментал дээр үгэлцсэн байсан. Хоёр бинэ ойлгоцгоо, хосгоо сайхан амьдарцгаая, тийм ээ амьдарцгаая, хайрт минь чи бити эргэлзгээд ингээд үгэлдэг байхгүй тийм үглээтэй тийм дуу. Тэгсэн чинь би энийг сонсчод хүйе эрхмээ наад дуу чи би ингээд орчуулсан ингээд дуулах гад фонограм бэлтцэн гаргах гад байж яхад чи юу ингээд адилхан юм хийгээд аваад ирвэ гэдгсэн чинь за яг наадахаар цаацчих гэдэхгүй. Тэгэхээр одоо нэгэн тавьчихсан юм чинь бид нэр тэгэл дууг нь авал цаацна. Тэгсэн чинь би тийм саналтай байхгүй. Үгүй наадах чи хамтраад болчих. Мөнгөн жавх самтлаг Монтереп хамтлаг хамтраад болчих гэдэг. Тэгээд анх бол тэр чинь 2000 оны их үед 2001 онд ч билүү хамтарч дуулсан юм байхгүй. Хөлбөр واخгүй одоо тэр эфемер биш YouTube дээр байдаг тэр хуучны хөлбөр нь. Тэгээд бид нар чинь нөгөө гадаад руу оюутан болж авцгаагаал нөгөө манай мөнгөн жавцгийн чинь ер нь тэгээд дараад бутарцгаацсан. Ер нь тэгээ байхгүйсэн. Тэгсэн чи ер нь тэгээд мөнгөн жавх самтлаг гэж одоо ер нь байхгүй болж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрний араас бидрийг явцсан хойно нөгөө тэнгисэрэг хойдрлол очинд супер хит болчих. Бид нар чинь тэнцээ гадаадд байж байгаа юм чинь. Монтерепийн дуулаад. Тий. Тэгээд хамтарч. Тэгээд тэд нар ч бол өглөөг нь явж байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь Хаги Эрхмээ хоёр л өглөдөг. Золоо байдгүй. Хамгийн анхны хэлбэр дээр. Тэгээд Popis гэдэг нь болохоор манай мөнгөн жагцсан Амра бит хоёр ерөнхийдөө 1 2 дугаар бадаг юу үндсэн попын бидуулаад одоо манай Амра 2 дугаар хоолой хийдэг ч юм уу Амра хангал 2 дугаар хоолой хийдэг ч юм уу тэгээд юу яжсэн. За тэгээд Монгол үгүй тэгсэн чинь би Чехд очисон чинь хин нөгөө Кюзата таралтаад. За. Одоо ноён Кюза шүү дээ. Шавшаар өстэй ингээд уцны бүгдэн дотор ингээд уцаар ирсэн гэж байна. Тэгээд Кюза итгаар ингээд Тэгвэл санаандгүй тарсан үү? Угаа яг нэг айлд очисон чинь Кюзагэнд яваад очихгүй. Манай нэг найз тийчээ тосч аваад одоо нэг тийш явна гэсэн чинь Кюзагэнд яваад очсон байхгүй. Тэгээд Кюза чинь юу яахгүй шүү дээ. Тэр чинь нөгөө нэг мэдээж уран бүтээлч юм чинь бэлэг нэг юм яа гэлж яхад байгаа чинь нэг юм яа л гэдэг. Тэг чиний тэр тэнгисээр юм ирэх чинь бол тасарсан дуу муу энэ төр гэл. Тэгээд эргээд Монголд ирсэн чинь харин тэр хооронд амар хит болсон байсан байхгүй супер хит болсон. Тэгээд та нар яаж бидрийг байхгүй энэ дууг дуулаад явдсан чинь талигач Хаагил нөгөө юу миний хоолон дээр амбаар дуулаад байсан байлээ. Тэгэж явж исэн юм байлээ. Тэгээд яалтчгүй тэгээд эргээд бид нар нөгөө нэг Монтереп тухайн үед яг хөө бид нар хамтарсан гэдгээрээ тэгэж явчаад 99 онд ерөнхийдөө 99 оноос хойш би 2000 үгүй тийм 2000 оноос хойш Монтерептэй нөгөө нэг гаргаж байгаа дуунууд болгон дээр очиж би нөгөө нэг одоо өөрийн шиг ингээд эрэгтэй pop тахилтууд popын дандаа дуулдаг одоо зөндөл дуунууд тухайн үед гарч исэн. Тэгээд одоо зарим бичлэгүүд нь ч байхгүй болчих яг үндэ.
Тэгээд 15 онд тэгээд тухайн үед тэгж хамт ингэж юм хийж явж байгаад Монтревч бас байхгүй болсон шүү дээ. Намайг тэгээд явчаад эргээд ирэх хооронд тэр чинь 2004 онд илүү 3 онд илүү манай одоо хамтлагийн талигач Зизи одоо олон дууны шүлэг зохиосон 3 охин Киви тэ одоо Чукаах Сарайхч гэдэг юм уу Болд гэдэг юм уу мундаг шүлэг альбомнууд дээр нь ажиллаа цомгуудын зохиож өгч ирсэн одоо тийм манай Монтревийн Зизи зол зай гэж залуу найз маань байла. Тэр одоо өнгөрөөд 2 жил болж байна. Тэгээд тэр найз маань Монтревд орсон байсан байхгүй. Тухайд. Тий. Тэгээд Деважин дахь зовлон гэдэг цомог гаргаад UB Palace-д 2 тоглолт хийсэн тэд нар. Тэгээд ерөнхийдөө Монтрев бутарсан. Тэгээд эргээд 2013 онд Монтрев за тэр хооронд ч яах вэ нөгөө манай Бабар тэгэл одоо манай хамтлагийн Майна золоо молоо гэж бүгдөө хувийнхаа бизнес ажлуудыг хийгээд ерөнхийдөө хүнд чинь нөгөө яг тэр залуу насанд өөрийнхөө ажил амьдралыг босгох үе гэж байх хэрэгтэй юм байна. Дуулаад уран бүтээлтэй шамтсан ч гэсэн тэрийг эсвэл ажил болгож явна эсвэл яг үндсэн өөр нэг ажил тий мөнгө олох хэрэгтэй шүү дээ энэ чинь гэр бүл зохиож байгаа юм чинь тийм ээ гэр бүл зохиогоод ингээд тэр үе одоо юу гэдгийг яг тэр амьдралдаа зарцуулчаад дараа нь яг ингээд ерөнхийдөө нөгөө нэг одоо бас уран бүтээл рүү орох цаг зав гаргаж болох юм байна гэсэн тооцоотол байсан баг л та манай. Тэгээд яг 13 онд эргэж Пүүжээ Баяра Майна Золоо хэд маань нэгдээд Дээшээ гэдэг дуу гаргалаа. Тэгээд дуунууд аюу хөрхөн дуунууд ингээд хийцэн байсан. Тэгсэн чинь би над руу уцтаад за билгээ тэнгисийн эрэг манаг тэнгисийн эрэг чинь ерөөс клипүүд уу юм байна. Хэдүүлээ клипчүүлээ гээд дуудаж уулзцаагаад тэгээд ер нь одоо анхнасаа л хэдүүлээ ингээм хамт байсан юм чинь буцаад нэг нэрэнд ор Монтревээр ингээд уран бүтээлээ явъя гэдэг. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө хэд уран бүтээл хийсэн. Их давгүй явж байгаа. Дахиад 2019 онд сая Чамдаа зориулъя гэдэг дуу гарснаас хойш бас юм хийсэнгүү. Тэгээд ер нь бол яг хөө тэгэл би ч одоо хувийнхаа уран бүтээлийг хийгээл Бабарч хувийнхаа уран бүтээлийг хийгээл бос нь бол одоо бизнестэй одоо улсын ажил тэгэл хийцгээгээл ингээл явцгаагаад ерөнхийдөө нөгөө 1-2 нь ингээ гадаадад амьдраад эхлэхээр нөгөө тэр хамтлаг буцаж бүрлдэхэд аягүй хэцүү болчт юм байна. Яг нэг орон зай тутаа. Орон зай. Одоо жишээ нь манай хамтлагт ингээд за Эрхмээ маань байж гин Нараа гэд манай хамтлагийн гишүүн залуу байж гин Бабар байж гин би байж гин гэд тэгэнгუут ингээд дөрвөл Пүүжээ байж гин ингээд тавуулаа. За тэгэнгуут золоо байхгүй болохоор одоо сая ингээд гайс хамтлаг эргэл нэгтгэхэд хүмүүс мега байхгүй болохоор ямар гайс гэдгийг мэдгийг ингээд юм нэг юм хоёрын хооронд хэрэггүй юм ярьж байгаа байхгүй. Тэр чин тэргүй ингээд хамтлаг нь байж гин. Заавал одоо юу гэдгийг тэр хүнийг мэдээж хэрэг тэр хүний фэнүүд гэж байгаа ойлгомжтой. Гэхдээ тэр уран бүтээлээ эргээл одоо юу гэдгийг гайз явуугийн байж гин төгсön байж гин лавгаан байж гин гэдэг юм уу те мөнхөн байж гин гэдэг юм уу ингээд яаж хаад ойлгомжтой шүү дээ. Тэг гайз л гэдэг. Тэгэхэд биднийг одоо бас л нэг миний санаа зовоод байгаа юм. Хэдүүлээ ингээд золоог байхгүй гэ золоо мандат тэр золоо германд байгаа байхгүй гэр бүлээр амьдрах гайвцсан. Байхгүйд нь ингээд байхгүй байхад ингээд тоглолт юу гэдгийг дуу муу гаргаад ингэхлээр хүмүүс золоонд байхгүй юм Монтрев ямар Монтрев гэдэг ингээл эхэлнэ. Тэгэхээр тэр бас нөгөө нэг бид нар за ямар амойсэн тоохгүй гаргая гэсэн ч гэсэн эргээд нөгөө нэг амар хэцүү юм бил дотор. Хүмүүс ч гэсэн хүсэж байгаа тийм. Хүмүүс хүснэ. Угаасаа Монтревд золоо байхгүй болохоор бас тэр чинь айгүй том орон зай шүү дээ. Тэр чинь мэдээж хэрэг манай хамтлагийн ахлагчаар бас хэдэн жил яаж байгаа л одоо тэгэл хамтлаг тавтал ахлагчаар л байсан. Тэгээд одоо ер нь бол яг хөө тэгээд золоог эртэл юм ихгүй нүү гэхэлэр ч одоо бас хэцүү болчиход байгаа байхгүй тий хамтлагаар. Тэгээд ерөнхийдөө нэлээд хадуураад явчлаа байлаа. Явчих шиг боллоо би ч амар мохоо яриа хүн. Хамаагүй хүмүүс ах яриа. Тэгээд тэр дуу чинь супер хит болсон байсан байхгүй. За тэгэнгუთ одоо тэрнээс хойш яг хамтлагтайгаа юм хийгээд ингэхэд 2019 онд Чамдаа зориулъя гарсан чинь бас тэр чинь бас хөөрхөн хит болсон хүмүүс аягүй сайн мэддэг. Залуучууд аягүй сонсд юм бэл ирчүүд. Дурлсан бүсгүүдээ тэр дууг энэ дууг зориулъя гэдэг үг мөгнүүдтэй болохоор ингээд нөгөө залуучууд аягүй их сонсдог тийм дуртай дуу. За тэгээд яг би нөгөө за 2017 онд нөгөө студи байгуулчаад дуул бэлгээ чи өөрөө дуу муу хийгээч гэдэг. Үгүй би одоо дуу хийхгүй дуулахгүй. Би мундаг ертөнцийн продюсер болно гэж толгойдоо ингээд ботцсон. Нэг код хийгээд тэгээд дуу хүмүүс дуу зохиож өгөөл тэгэнгуутаа одоо тэр хит тууны талаар би ярих гэдэг.
ингэсэн байхгүй юу. Дуу зохиохоор би ерөнхийдөө ингээд нэг одоо чи нэг юм анзаараарай заа. Хөгжмийн одоо барууны хөгжимтэй ойролцоо хөгжим хийдэг залуучууд ихэнх нь артлын явж байгаа гармон гэдэг юм уу тийм дандаа баруун чиглэл рүүгээ юм гармон дуурах гад идэг талтай юм. Би өөрөө яг тийм байсан болохоор байсан ч явахта байдаг болохоор. Тэгсэн чинь ингээд нэг дуу зохиогоол тэгэнгუут ингээд яг юм урлагтай ойрхон орчин үеийн одоо тэр дуу сонсдог дуулдаг залуучууд сонсох энэ айгу гоё байна гэдэг. Яг юу гэдгийг за бас нэг жоохон буруу зөв ярьчих үедээ одоо уучлаарай. Нийтийн дуу тал руугаа сонсдог хүмүүс ч гэдэг юм уу илүү түлхүү сонсдог хүмүүс гэж байгаа шүү дээ мэдээж хэрэг энэ олон хүмүүс тодорч. Ер нь бол нийтийн дуу одоо манай дурлагийн зах зээлийн 80% эзэлж байна гэсэн нэг тийм тооцооны хэдэн онд хэлээд гарч ирсэн. Тэгэхээр их байхгүй тэр чинь амар их. Тэгэхэд яг нийтийн дууг сонсдог хүмүүс бол тэр дууг сонсуулах тэр барууны дууг сонсуулах юм бол хүлээж авахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг юм маас нь юу н хувийн хувьд харьцаа нь нөгөө зөрүүтэй учраас тэгээд тэр үед би нэг тиймэрхүү дуу хийгээл яасан явахгүй байгаад байсан байхгүй. Ерөөс явахгүй. Би өөрөө л алаад байна гэл дотроо бодоод амар юм хийчлээ. Инста бүр шууд хит болно. Тэгэж мэгэл юу байхгүй. Мянган үзчих юм үзэл. YouTube тавихад. Тэгээд тэгсэн чинь яг тэгсэн явж итэл Эмоц хамтлагийн темка надад Баян бол кино 3 сард нээлттэй хийж байгаа 2023 онд нээлттэй хийж байгаа. Чамд чи нэг гайтайгаан дуу зохиогоод өгөөч гэдэг тэгэхээр за тэгэл та тэгээд киногоо яриад өгчих зохиолын уншиг гэж гүйгүй би чамд яриад өгье. Тэгээд надад ярьж өгсөн байхгүй зохиолын. Тэгэнгუут нь би зохиолын за ойлголоо гингуудаа нөгөө шүлгийн ерөнхийдөө тэр зохиолтой кино зохиолтой айгуу дүүцүүлэл бичсэн байхгүй. Ер нь юм нэг өөрийгөө шал өөр амьдралын хүн те би одоо бүх юм бэлэн байдаг амьдралтай хүн гэж бодож явсан чинь яг тэр нэгэн бүсгүйтэй учирснаас хойш жинхэнэ амьдрал чинь ямар өөр юм бэ гэдгийг л би ойлгосон. Тэр хит болсон те. Тэр бол супер хит болсон шүү дээ. Гэдэг утгатай шүлэг бичээд явуулсан. Би тэр шүлгийг 5 минутанд л бичсэн. Чи дорн бичсэн байна. Дорн бичсэн юм байхгүй. Тэгээд явуулсан чи хөө шүлэг нь өстой яг болчих гээд. Тэгээд одоо аяны гэдэг хэлэн. За би маргааш шүлэг чи шөнө 2 цагт байхгүй. Маргааш шүлэг ажил дээр очиж жагаад ая маяг хийгээд явуулъя гээд. Эхлээд нэг хөлбөр хийсэн чинь нөгөөтг нь яг нөгөө барууны юм айцсахгүй. Тэгсэн чинь наач биш байна гэдэг. Заав ээж би тэгвэл жоох өөрчлөлтийг гутаа би шууд пентатоник аялгуутай одоо бидний багаас сонсч өссөн одоо сесеросаас гаралтай гэдэг ийм барилтууд шүү дээ гитарын барилт ер нь тим гармонд дээр 5-6 барилт тийм нэг 4 барилт ч юм уу те тэгээд тэр барилтан дээр зохиосон ая байхгүй ер нь бол айгуу тийм easy гэсэн үг. Тэгээд тэр хүний юунд бол шууд бодог тийм одоо аялгау байдаг тийм гармон байдаг те барилт байдаг гэсэн үг. Тэгээд тэгсэн чинь тэр угдаагаач айгуу наалтсан аянч айгуу гоё болсон хөгжмөнч их гоё болсон. Тэгээд би хинээр дуулуулах гэдэг. Эхлээ би өөрөө ингээд дуулаад гайдлаад явуулж байгаа юм. Тэгсэн чинь хинээр дуулуулах уу гэд хин темка асуухаар нь за харин хинээр дуулуулах. За тэгээ эхлээд хин темка AMC-гээс асууж үтсэн байна. Тэгсэн чинь AMC би юм дуулуулах уу гэсэн байна. Хит болно гэж мэдэхгүй л байхгүй. Тухайд мэдээгүй л байхгүй тий. Тэгсэн чинь би нөгөө нэг voice үзэж хагаад амгааг харчаад энэ ямар гоё дуулдаг залуу гэдээ бүр шүтцээс байхгүй амгаа. Доошооч хоолон сайн гардаг, дээшээч хоолон сайн гардаг. Тэгээд Япон сайтай гэж ярьдаг шүү дээ, одоо мэрэгжлийн хэлэхээр. Тэгээд нуглаа одоо тий техник сайтай юм лаг дуучин байна гэж бодоод. Тэгээд амгааг утсын амгаатаа нэг багт манай нэг найз Оги гэдээ бас дуучин бүсгүй найз байсан. Тэгээд дугаарыг олоод өгч гэсэн дугаарыг олоод гэсэн. Шууд яриад би ингээд ийм студиэс ярьж байна. Ингээд ийм киноны дуу ингээд хийж байгаамаа. Чам дуулах сонирхол байна үгсэн. Над руу ижлээ явуулчих гэсэн байхгүй. Тэгээд тэр фэйсбүүкээр найзуулж байгаад явууллаа. Тэгсэн чинь яг гайгүй л лайтайхан л дуу байна гэж. Гой дуу байна гэхгүй байгаа шүү дээ тэр чинь. Гайгүй боломжийн л дуу байна гэж байгаа. Болохоор тэнцлээ гэдэг шиг. Отоохондоо тэнцлээ гэдэг шиг. Тэгээд за би маргааш яваад чи гээд. За чи тэгвэл өнөөдөр жоохон ингээд нэг жоохон өөртөө оруулаад надад дуугаа ингээд жоохон сурчаад ирээд. Маргааш нэрээ зүг битгаар зүр гайд маягаар хоолоо зүр тестер бичиж үзье гэд ярьсан юм. За тэгээд би тестер хоолойг нь бичиж авчаад тэгээд нэг 20 минут л болсон баг. Тэгээд окей гэд битгаар тэгээд уулз нүр харж танилцчаа тэгээд заадах чи явцсан. Тэгэнгუут нь би тэр хоолойг нь янзлаад шууд темкаар явуулсан чинь темка нэг л жоох юм дутаад байна л гэдсэн юм. Тэгэхээр харин тийм ээ наад чи яг ганцаараа дуулахаар юм нэг монотон сонсогдож одоо тэр намайг өөрчилсөн гэрэлгээ доогор ингээл яваад тэгэхээр эхнээсээ дуустал яваад тэгэхээр тэр тийм монотон сонсогдоод байсан. Яа тийм блэ гэх. Тэгэнгუутаа би өөрөө дээр нь нарийнхаа хоолоогоор
хоршиж дуулаад за ингээ явуул яаж ийн гэд явуулсан чинь наад чин гой сонсогч чинь. За одоо энэ нэг дээгүр дуулж байгаа дуучин энэ хэнийг дуулах вэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Темка за юусэн байж байгаарэ гэд орой яваад чи гэдэг. За орой ажил дээр ирэхээр болоо гэжсэн чинь жүжигчин сас чихэр ороод ирсэн байхгүй. Сас чихэр орж ирээд засаад сонсуулсан чинь засаа пүү наа чинь тасарсан дуу ямар гоё дуу вэ гэл ингээл бүр мэдхгүй тэр хит тавиулаад Темка гэртэл 20 30 сонссон баха. Дахиад тавьчих гэл. Бүр ингээл сонсоод. Ямар гоё дуу вэ гэл сонсоод байсан. Тэгсэн чинь Темка ороод ирлээ. Тэгээ Темка орж ирээд юм яриад байжсэн. За одоо болчихнаа ч болчих. Гэхдээ энэ хоолойг харин дээгүр хоолойг нь яах юм чи өөрөө тэгээ шийд мэдэхгүй. Тэгсэн чинь засаа өөрөө дуулаа чи ийм гоё ингэж хоршиж юу яатсан хоршлуулсан багт чинь юу өөр дуучин хайн маань гэдэг юм гэсэн. Үгүй ээ би продюсерийн ажил би дуучин хийхгүй гэ. Тэгээ тэнэгтэж өглөө. Тэгсэн чинь нөгөө засаа чинь би тийм мангартаад байгаа ч те. Өөрөө дуулаа гэсэн чи Темка. Үгүй өөрөө дуулж байгаа наад чинь амар гоё болцсон мэн гэл. Тэнгууд нь араас нь хоолойныхаа засварыг нэг жоохон одоо те эффект янз юмнууд яхаж янзлал. Тэгэл сонсуулсан чинь за болцсон байна. Тэгээ Темка яваад гэсэн. Тэгсэн чинь араас нь нөгөө засаа чинь ингээл олоохгүй өөрөө л дуулах хэрэгтэй юм дээр наадах чинь бүр алан заяа харж байгаараа гэдгсэн чинь нэрээ бүр яг тэр нээлтэн дээр амгаа бит хоёр нээлтэн дээр тэр чинь нээлт мэл кино гараад нээлт болоод кино театруудаар гарснаас хойш бараг 12 хоног өнгөрцөн байгаа ш тэр клип нь барахгүй тэр дууны хаанч барахгүй тэр дуу хаараас ч хайгаад болохгүй байгаад байгаа байхгүй зөвхөн тэр киног үзсэн хүн л артлын нэр сонсч байгаа те нээлтэн дээр сонссон тэгээд кино театруудаар киног үзэж байгаа хүмүүс артталт нь тэр нөгөө нэг нэрсүүд явхад л ард нь явж байгаа байхгүй титр дээр явж байгаа байхгүй кредит гарч байхад явж байгаа тэгсэн чинь тэрэн дээр сонссон хүмүүс оройн гэртээ очиж хайдаг гинэ тэр кино баян бол киноны дуу муу гэд оройн хайгаад олдохгүй байдаг 12 хоног тэр дуу олдохгүй байсан гэж байгаа. Тэгээд нөгөө клип хийх гэж удчихж байгаа байхгүй. Тэгээд бид хоёр нөгөө клип хийгээд тэгсэн чинь манай тэр клипний зургийг авч өгч ирсэн. Одоо би бас тэгэл нөгөө нэг найз нөхөд танд мэндэг хүмүүнээрээ л зураг мураг авахулаад ингээл бас тэгэл нэг болгочихгоо л те. Тэгээд жаргал сайхан лавгцэнд гэдэг одоо манай нэг хоёр дүү идэг. Кино зураглаач хийдэг. Аюу олон кинон дээр ажилласан. Тэгээд тэр хоёроо зургийг авахулж явахдаа би гэсэн байхгүй. Энэ дуу хит болох уу гэсэн чинь мэдгүй дээ. Гэлээдсэн. Тэгэл US тэгэл тэр дууга нэг 2 хоногийн дотор клипийг хийгээл дуусгаал май цацсан чинь байхгүй шүү дээ. Амар юмсан. Доор юмсан яг бүр ингээд өдөрт л ингээл 10 мянгаар нэмэгд үзэл 20 биш өдөрт хэдхэн цагийн дотор л 10 мянга 20 мянга энэ гэж үзээд байсан байхгүй. Ерөөс нь тэгээд тэр Баян боол гэдэг кино чинь бас тухайн үедээ нэг рекорд нэвтсэн. Одоо хүртэл тэр рекорд нэвтсэн кино байхгүй юм билээ. Буугаагүй юм. Вау. Тийм. Тэгээд дуунч амар хит болол нөгөө real story-гоор хамгийн их явсан дуу гэдэг юм билээ тэр жилдээ. Тийм. Хамгийн их ашигласан дуу гэдэг юм билээ тий. Тэгээд одоо YouTube дээр маш олон сувг дээр тэр дууг тавьсан байт юм билээ. Page одоо юу гэдэг хувийн аккаунт дээрээс маш олон ингээд тавьсан байт юм билээ. Тэгээд хэдэн сарын дотор илүүдээ 1-2 сарын дотор илүүдээ нийтдээ сошиалаар 100 саяудаа одоо юу яасан байна цацагдсан тоглогдсон ч гэдэг юм уу нэг гэж тэгж гарч ирсэн. За тэгээд нэг тим хэд дуу хийчихэж байгаа. За тэгээд амгаа битгоорч хамт тэр дуугааны 2 3 хан л дуулсан баг. Зүгээр нэг нөгөө ярьчихад хүмүүс нөгөө нэг сонсогчд одоо янз янзын тэр нөгөө тоглолтыг зуучилж өгдөг хүмүүс энтерт бас нэг тийм хэлмээр байдаг байхгүй зүгээр нэг нөгөө хэлгээд. Яг хоо тэгээд нэгдүгээр тэр миний өөрийн зохиосон дуу, миний өөрийн зохиосон ай шүлэг те тэгээд хөгжмийн найруулга хоолой бичлэг ерөөсө 100% бэлгийг өмч байдаг. За тэгэнгუут ингээд тоглолт нэр үздэг. Тэ яах вэ мэдээж хэрэг бас нэг юм барсан л ахaltaа одоо жишээ нь амгаа бит хоёрыг харьцуулаад харахад над чиг юм сарвчтай малгай өмссөн ингээд нэг юм малгайтай цамцтай юм бомбер өмссөн нөхдүүд монголоор нэг байдаг хгүй. Тэгээд юм бондгор царайтай нийтлэг царайнууд монголоор дүр. Халдсан толгойтой сахалтай тийм талаг дуулдаг залуу Монголд ганцхан л байгаа даахгүй. Тэгэхээр амгаагийн царай хамгийн дөрөв танигдана. Минийхийг нийт царай болохоор хүн танихгүй. 1000 клипэн дээр нарсан ч гэсэн. Тэр дууг би хэдэн мянган удаа сонссондоо тэгсэн ирнэ өөрийн чинь царайг ерөөсө хараагүй мэн гэж байгаа хүмүүс ч байна шүү дээ. Клипэн дээр нь үзээд яг үндэ ха бийцэн дөнгөс аял наатгач. Яг наатгач тий. Тэгсэн чинь амгааг л дуулт юм баг гэж бодсон гэдэг ч байгаа. Тэгэнгუთ тэр тоглолцохон байгуулдаг хүмүүс л мэдж байгаа. Энийг ямар ч гэсэн 2 хүн дуулт юм аа. Бэлгийн амгаа гэж 2 хүн дуулт юм аа. Тэ? Тэгэнгუთ зөвхөн амгааг авдаг. Нөгөө дуугаа дуулаад гэж үгээд.
Тэр амгаа бит хоёрын хооронд одоо юу гэдэг нь тохироо байх хэрэгтэй байдаг тийм ээ. Надха яриа сайн байдаг тийм ээ. Тэгээд юу болвол тэр тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс бит хоёр ингээ хоёлоо очиод дуулахаар ингээ юу гэдэг юм би одоо 1.5-аар дуулдаг ч юм уу те яг нэг нэг сая 500-аар дуулдаг ч юм уу. Тэгээд би 2-3 дуугаад дуулчих штэ тэр чинь зөвхөн баян болов биш те тэнгис эргэж дуулчихна одоо юу гэдэг ингээ дуулчихна. Яг тухайн үед бол амгаад гаргасан өөрийн гэсэн уран бүтээл байгаагүй байхгүй. Voice-ийн л амгаа. Тэгээ Voice-ийн амгаа cover дутаал байсан. Яг тэр дуул одоо ерөнхийдөө нэрийн утсан болж өгсөн. Тэгэн гут амгааг авчдаг. Хоёулангийн авахаар 3 саяар авах гэдэг. Ганцаарынгийн авахаар амгаа ганцаарынгийн авахаар талуу нэр нь авах гэдэг. Тэ? Тэгээд дандаа нөгөө амгааг л аваад байдаг. Амгааг л аваад байдаг. Мэдээж хэрэг нөгөө нэг өөр хамаг юмаа зарцуулаад хийцэн хүн болохоор би тэн дээр бол амар гомдолтой байгаа байхгүй мэдээж хэрэг. Хэрвээ үнэхээр ингэж ойлоо дээш гарах гэдэг бол хандаа хамт гарыг. Нэгийг хайж болохгүй. Тэ? Гэсэн зарчимтай байх хэвээр. Тэгэхээс нь тэр дуугч анх ч өөрөө ийм болно гэж бодоогүй л бараг дууллаа өстэй тий. Анх бол би тэр дууг хит болчихно гэж бол мэдээж хэрэг бодоогүй зүгээр нэг дуу хийгээл гаргасан. Тэгвэл тэр дуу маш хурдан хит болсон. Ямар ч дуу чинь ер нь миний энэ дуу шууд хит болно гэж ер нь нэг тэгээд нэг амар итгээд ийдэг юм дөө. Тэгсэн хэрнээ зарим нь болохоор энэ бол шууд хит гээл тэгдэг нөгөөт нь байдгүй явдаг байхгүй. Энэ явахгүй дээ гэсэн дуу явчихдаг байхгүй. Тэгсэн чинь тэгээд ер нь бол тэрнээс тэгээд дуу гарснаас хойш бол ёстой тусдаа л нэг дуулсан да. Яг амгаа бол маш их дуулсан баг тэр дууг. Би бол яг нэг за нэг 30-40 удаа л дуулсан баг. Ер нь нийт дэлбэр дүнгээр 30-40 хүрхгүй дээ бас хоёр. Тэгээд яг тэгээд би нэг юу гэдгийг одоо нэг өөрийнхөө уран бүтээл. Одоо би яг одоо мэдээж хэрэг чинь хүн өөрийнхөө бүтээлийг одоо өөрөө хөгжил бодно шүү дээ мэдээж хэрэг. Тэгэл юм харамлалгүй л явах уу миний л юм чинь. Харамлалгүй л явах уу. Тэгээд бас дотроо бол харамын сэтгэл байдаг ч гэсэн би нөгөө амгаата ярьсан тохироонууд байдаг учраас манай амгаа харин тэрэн дээр харин за бэлгэнээс нь тэнцээд ууллаа. Найсаа дансаа уулчаарай тэрнийхээ ховыг шилжүүлье. Өөр яг тийм үү те? Тийм нэг тийм тохироо байсан. Одоо бол би яг хөө тэгээд за одоо над дуу чинь нэг дуу 2 жилийн л настай байгаа байхгүй. Ер нь бол яг хит дуу. Сайн анзаараарай заяа. Бүр тэгтээ урттай баг 2 жил ах шүү те. Тий. Ер нь нэг 2 жил болоод тэгэл дараагийн юмнууд одоо нөгөө юм хөгжсөн учраас дараад ирэх. Дээр үед болохоор юм хөгжөөгүй байсан үед болохоор тэр дуу чинь ингээд 10 20 жилээрээ ингээд юу байгаа даа хит байгаа даа байхгүй юу. Тэгээд одоо бол амгаа маань энэ тэнд бол хамаагүй дуулж байгаа. Би бол тэрэн дээр одоо юм бол яриха болсон. За одоо хэлээ болно. Ерөнхийдөө ингээд наад дууч баг үе ингээд болчихж байгаа бах тий. Дуулах үед нь дуулна л биз хамаагүй. Тэртээ тэргүү зүгээр ингээд бас эргээ бодоход бит хоёрын дуэт ч гэсэн тэр дуу бас амьлуулахад маш том өндөө хувь нэмэр оруулсан хүн баггүй тэр чинь. Тий. За тэгээд тухайн жилдээ бол тэр чинь би тэлтрэл байгаа шүү дээ. Яа дотроо хараалаа хэлээл. Да гэл. Тэгэл байжсэн чинь тэнгисийн хэрэг шоунаас бэлгээ анхаа залгаад бэлгээ найз нь тэнгисийн хэрэг 24/7 гэдэг шоу хийж байгаа маа. Танаа Монтерей Памптгийн тэнгисийн хэрэг шоу биш дууг чинь шоуны юм юу болгомоор байна. Тэгтээ зөвхөн pop хэсгэр нь. Балжингод болсон тий. Тэгээд шинээр. Тий. Тэгээд тэгсэн чинь эрэгтэй хөлбрийн чид уулчих, эмэгтэй хөлбрийн марлаа гард болуулъя. Бишээ нэг эмэгтэй дуучин гард болуулъя. Тэгээд бид нар дуучингаа аваад очно гэсэн байхгүй студид ч аваад чиг. Тэгээд ирээд тэр продюсер охин тоогоо ирээд ингээд гурлаа уулзаад гэсэн чинь за дуучингаа олцоод хэлье гэсэн. Тэгээд яг хөө тэр нь ягаад эмэгтэй эрэгтэй хоёр хөлбөр гарсан бэ гэхлээр нөгөө эмэгтэйчүүд нь ингээд нэг жоохон эморсон хэсэг мэсэг гарангууд нь эрэгтэй дуун явдаг, хөлбөр нь явдаг. Эрэгтэйчүүд нь эморсон хэсэг гарангууд эмэгтэй хөлбөр нь явдаг. Тэгсэн чинь марлагаар дуулуулахаар олчлогээ марлаа ирсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хөгжмийн би чинь нөгөө нэг хийж мэгээл ингээл холом холог нь бичээд тэгсэн чинь бүр амар гоё болсон байхгүй марлаа битгаар яг тэр хийсэн хөлбөр. Тэгээд тэгсэн чинь тэр юу ягаал нөгөө нэвтрүүлгийн эхний дугаар нь хамгийн анхны дугаар нь гараал тэнгис хэрэг явсан чинь бүр яг тэр нэг цагийн дотор бүр үзэлт амар яваад. Тэр дууны тий дууны клипнийх нь клип жоохтой тэр чинь зүгээр лирикс одоо дүрсжүүлсэн нэг тийм визуалайзераар хийсэн байхгүй тий. Тэгсэн чинь бүр амар явчихдгийн тэр бүр. Тэгээд тэр жил чинь марлаа маань бас олдоогүй шүү дээ ер нь энэ Улаанбаатарын тоглолтуудаа. Тэгээд болоо да. Гэтэ та тэр тунараас байт юм уу?
Би чинь бүр анхны хөлбөр дээр нь би дуулсан хүн шүү дээ. Тэгээд саяны тэр нэвтрүүлэг дээр гайхаж гисэн би л байж байгаа шүү дээ тэр чинь. Миний хөлбөрүүд явж л байгаа шүү дээ нэвтрүүлэг дундуур. Ер нь ингээл юусэн анзаардгүй юм тий. Тий анзаардгүй байхгүй. Би тэгэж нөгөө нэг олонний нүдэн дээр их гараад идэггүй юм шиг байгаа. Тэгэл тэрийг өөрөө дуулсан юм уу? Тэрийг чи дуулсан юм уу? Тий ингээл эн чинь бүр өстой амар дуутай хүн байж мэж тэгэл нэг тэгж л нэг юм ярина. Түүнээс хинч намайг годомжинд явж байхад энэ нөгөө дуулдаг залуу байна гэж тэнд хинч танихгүй. Маралжангойг л таниад байгаа тий. Маралжангойг марлаг гэж амгаач юм уу тий. Амгаа марлаа хоёрыг бол одоо бүр ингээд танихаар арах уу да тий. Тэгээд яг нууц ноёнд нь би байгаа тийм. Тэгсэн чинь бас яг тэр жилдээ ингээд яг би ингээд жил дарааллаад ингээд юу ячиж байгаа байхгүй. Өөрийнхөө дууг өөр хүнээр дуулуулад тэр хоёр дуу амар хит болоод нөгөө нэг миний дуулсан одоо юунууд нь ингээд нэг тийм тэнгуут би тухайн үед бодчихлаа. Би яагаад ингээд ёндоогүй байгаад байна гэд бодчихлаа. Тэгсэн чинь эсэргээр тэр чинь миний амар том ёндоо байсан юм бэл. Гоё аз байсан юм бэл. Юу гэхээр хит дуу тэр болгон хүн хийж чадахгүй. Тэгэнгუут ингээд 2 жил дарааллаад ингээд дуу хит болгоцсон хүн чинь яг тэрийг л үсэт идэв юм. Муу тийм хит гарах гал. Дахиж яруусан бүр амар хит гарах гал бүр ингээд чичрээд идэв юм. Гэхдээ яг өнгөрсөн жил бас л боронд би дуугаа ингээд энементэ хамтар дуулаад ингэсэн чи тэр маань бас хөөрхөн явсан шүү дээ. Гэхдээ яг урдны тэнгисийн хэрэг юм уу намайг өөрчилсөн хоёрыг ч юм уу ингээд гүцэхгүй байна лээ. Гэтэ уг нь гоё хит болчоод тэнгүүд гүцэх ёстой юм шиг санагдаад байна. Тэгэнгუут тэрний араас би дахиад дуу хийж байгаа. Одоо юу гэдгийг нэг 2 жилийн өмнө зохиоцсон байсан дуугаа сая 10 сард клипжүүлээд дарханд дижитал эрка бүр анх 2 жилийн өмнө сонсчод. За би наад дуун дээр чинь өөрөө нөгөө зөвлөх продюсераар ажиллая шүү. Ингиж хий, тэгж хий, зураг авалтын багт нь ингэж хэлнэ гэдэг. Тэгээ өөрөө бүр ингээд урд өдрөн тоглолттой маргааш нь нөгөө өдрөн чөлөө тоглолттой мөртлөөсөө надтай цуг дархан руу яваа. Тэр яг клипэн дээр ингэж санаагаа хэлж ажиллаж өгөөд ингээд бүр аюу гой сэтгэл гаргаж ирсэн. Тэгээд баярлалаа найздаа Эркада. Тэгсэн чинь 2 жилийн өмнө сонсчоод тэгж хэлээд наа чинь ер нь их юм дуулгачаар хөөрхөн байгаа онцоор дуу шүү гэдгсэн. За тэгэл сая 10 сард дуншиж тэр хоёр би чинь тэр оронд яагаад гарахгүйсэн гэж хэлэх үү. Таргалцаа. Тэгээд клипэн дээр гарахаар нэг юм бөөр кил юм байгаад байгаа байхгүй ингээл том гүзээ тэр бүкс алхаж малахаар нэг юу аав заваа юм хайрын дуундар тохиромжгүй нэг тийм бүтлгүй хайрын дуун дээр яста бүдүүнээсээ бол аягдсан юм шиг дээл өмсөлөд нэг нийтийн дуу толчмаар юм шиг тэгээд итгээгүй гэдэг байхгүй тэгсэн чинь за энэ жил би турчнаа гэж турдвэ байхгүй нөгөө нэг муухай заваа тэгэл хавдаг. Тэгэд явахтай бас нэг юм нөлөөлөд байгаа нөгөө студи ажилч дандаа шүн явдаг штэ. Тэгээ буруу ололт. Тэгээ буруу хоололт нойр гэл. Тэгээд тэгэнгუут чинь хүний нөгөө биений юу чинь шал өөр ажиллаад эхлэнгууд турхаач болчт юм Чингис хааж болж. За тэгээ тийм болчих. Дараа жил зовдооч яг турнаа гээл тэгж байгаа. Намар л авах гэдсэн бохоггүй. Ерөөсөө л намар л гарах юм бол наа чи гоё дуу байна гэд. Тэгсэн чинь нөгөө шар навч мавчтай үед гэд. Тэгсэн чинь дараа жил нь бас болоогүй. Тэр жил нь чулаагүй. Тэгээд нэг жил өнгөрөөцсөн. Бараг 2 жил өнгөрөөчлөө. Тэгсэн чинь саяны 25 оны 10 сард за боли бүдүүнээр гарыг гээд. Тэгээд очиод яг жигнэр пендис юм очиж зургандаа орж байгаа шүү дээ тэр чинь. За дуун л чухал болохоос одоо тэр хин дуулах нь яах вэ гээд. Тэгээд тэгсэн чинь наа зах нь ингээл хувцалтайс ахуулаад нэг бүдүүн чинь нөгөө юм хилхгэр өмсгөл идэм шүү дээ. Бүр том цэм өмсгөл ингээл бие нуух гал тий. Тэгсэн чинь Эрка болохоор гүй чи гоё цов муу өмсгөл. Нөгөө өмссөн чи. Яста үлгэрийн далаа. Тэгээд хамгийн гол нь надад таарах юм байхгүй яг тийм юм. Тэгээд шууд худалдаад авчиг ихлэр чинь ингээд тийш очих гарсан зургандаа гарцсан байж идэг. Би нөгөө өөртөө байгаа хувцснууд аваачсан байдаг. Нөгөө маань хим маань Эрка маань бишээ гэдэг. Тэгсэн чинь азар тэнцээ манай нөө нэми мөнхөө маань тэнд мөнхөө яг дарханд байж таарад. Иш танад энэ гой цов муу байна гэсэн чинь за ороод тэр хүрээ тэр гээд гэрт нь очиод өмсөд үтсэн чинь ер нь болж байна. Ингээ жоохон богинохон талтай. Тэгэл мөнхөгийн гутал цов хоёроор гангарч клиптийн зурганд ороод тэгээд нэг бондосын юм сая 10 сард тэгээд дууга цацлаа. Тэгсэн чинь тэрийг бас яг тэг нөх хитний талаар л ярьж байгаа штэ. Энэ ер нь байгаа он ч доо хөөрхөн дуу гэд хүмүүс тэгээ би ингээд нөгөө нэг юм хийчээд хүмүүст ингээд тестээр сонсуулдаг байхгүй. Тэгэхэд манай нэг таньдаг найз маань нэг эмэгтэй нөгөө гоё дуу чинь нөгөө гоё дууныхаа клипэнд хийцээ гарах юм гээл
Стогой дуу гэл хит сонсч сонсгол. Ингээл манай найзууд ингээл энэ сто хөрхөн дуу мó гэл. За тэгэл амар ихтэлтэй болчих. За хүмүүс ингэж хүлээж авч байна. 100 хүн сонсуулахад нэг 80 хүн гоё гэж байгаа байхгүй. Тэгэхээр ихтэлтэй болчих жоох. Тэгсэн чинь гараал цацсан байхгүй. Нөгөөх маань явахгүй. Гоё дуу хүн сонсох юм бол цаашаа шеэрлээд өдөржингөө сонсдог, тийм ээ. Тийм. Тэгэн гут цаатлан шеэрлээд хүрсэн хүн бас сонсохоор бас өдөржингөө сонсдог. Тэгэхээр тэр дуу өдөржингөө сонсогдохгүй байна гэдэг чинь бас болоогүй л байна л гэсэн үг болчиход байгаа. Тэгээд дараагийнхаа дуунуудыг ингээд гоё болгох гээд гаргах гээд ингээд одоохондоо бас юу ягаал жоохон санаад хүрэхгүй л байгаа даа. Би тэгтээ танаас ингэ асууж зүгээр хит дуу бол баг санаандгүй гарт юм шүү. Хит дуу санаандгүй гарах тохиолдолтой юм байна. Ер нь бол тийм юм шиг. Яг зориод ингээ хийхээр бас хичээхээр бас яг болтгүй юм шүү дээ. Би ёстой тэгсэн. Хит одоо намайг өөрчлөлтөн дээр бол баг хийчээд нөө темка дээр сонсоод наад чи айгуу гоё болчих гэсэн хөлбөрийг би өөрөө голж исэн байхгүй юу. Надаа эхний хөлбөр нь болохоор айгуу баруунлаг сонсогдоод сүүлийн хөлбөр нь болохоор яг ингээд арай жоохон тийм нэг аялгуу жоохон цөөтөч юм шиг юм болчлоо гэж бодогдчихсэн шүү. Тэгэл ер нь бодоход тэгээд энгийн байх тусмаа гэдэг шиг тийм ээ. Тийм нэг хэцүү биш байх тусмаа айгуу. Нийтээр одоо яг тийм юм дуртай болчиход байгаа шүү дээ. Энгийн ч юм уу яг тиймэрхүү юм дуртай болчиход байна. За хоёулаас хит унтлаа бүр маш удаан ярьлаа тий. Тэгвэл би яхаа одоо ингэ асууж байна. Та нүг гадаад квизэд дарсан гэж байгаа шүү дээ. Зүгээр яг одоо ингэ бидний үе сайн мэдгүй байж болно л да. Би ч одоо 99 2000 оны үед тахгүй яг та нарыг дуу явж хахад л төрсөн хөлтэй. Тийм байна. Тэнгүүд хаа энийгс бүгдээрээ нэг квиза ингээл нэг DC-тэй ч юм уу нэг юм үе байлаа шүү дээ. Одоо миний үед яг тийм байсан шүү дээ. Ингээл клик бумаас ахвалал ингээл бүгдээрээ DC-тэй. Та одоо яг зөв та бол яг өвжин юм байгаа даа шүү дээ. Тэнд монтрап ингээл явжсэн гэдэг шиг. Яагаад юу тэгсэн юм бол гэд асууж байна. Зөв яг нарийн би юуг нь бол сайн мэдхгүй. Зүгээр яг зүгээр нийтээрээ ингээд дургу байгаад байгаа шалтгаан юу байсан бол гэдэг ч юм уу тэгэл асууж байна. Ер нь жоохон за Кёса бит хоёр бол яг бит хоёр ч бас нөгөө нэг бас найзууд ч дээ. Ер нь Чехад ч бас их бол ойрхон таарлддаг уулздаг байлаа. Яг Монголд ирснээс хойш бол ховорцсон л доо тэр нь. Гэхдээ зүгээр би яг хувь хүнийх нь хувьд дүгнээд хэлэхэд ер нь амбицтай хүн л дээ. Тэр нь ч урлагийн хүнд байх хэрэгтэй асуудал байхгүй. Эготой байх хэрэгтэй. Амбицтай байх хэрэгтэй. Тэгэнгუთ тэгээд зарим тохиолдолд хинтээ харьцахгүй гэдгээ мэдчих хэрэгтэй. Ер нь бол хүн болгон дээр ингээл одоо нэг олонний танил болчихвол хүн болгон ингээл таарлцсан болгон би ста нэрмэрэ гэд ингээд байх юм бол тэр хүн үн цэнгүй болно. Тэр тэгэхэд үзэгч талаас нэг их зантаал юм билээ. Дугарч ятсан гэдэг байхгүй юу? Тэр хүн дээр тий заавал очиод үгүй сайн уу мэн үү гэл ингээд ах шаардлага байхгүй байхгүй юу? Айтайгаа харьцах хэрэгтэй. Мэдлэх юм бол сайн байна уу гэж мэдлээд юм асах юм бол хариулж өгчөөд тий. Тэгэхгүй ингээл дундаа ороод ингээл бүр нэг ингээл ер нь бол ингээ олонний танил хүмүүсийг зүгээр үзэгчд сонсогчд гэдэг юм уу одоо хүмүүс өөртөө бүр ингээ амар юм илгэмсэг найзрахыг байлгах гад тэрийг хүсэж байдаг байхгүй юу. Тэр бол би зүгээр маш олон газар мэднэ анзарж исэн. Тэгээд дараанд одоо юу гэдгийг тэр олонний танил чинь манай найзчтай гэж ярих амттай байдаг ч юм уу. Эсвэл юу гэдгийг бит хоёр тэгж юу яаж maaгаад тэг 100 муу татчих матаач гэдэг юм уу. Энтергээд цааш нь тийм нэг одоо өөрт нь нэг тийм бахархалтай санагдсан юм хийх гэдэг юм уу мэдэхгүй. Ер нь бол хүнд байх ёстой тэр чанарууд бол урлагийн хүнд байх ёстой чанарууд байхгүй. Одоо мэдэхгүй миний таньдаг мэддэг жүжигчд юунууд бол маш гоё харьцаатай хүнтэй гоё найрсаг харьц чинь. Гэхдээ тэр болгон дээр ингээл наашаа гэсэн болгонтой нь очно алдаалтай ингээл юу яагаад гэдэг тийм бол хүмүүс бол байхгүй. Ер нь бол урлагийн тийм л байх ёстой. Эготой байх ёстой. Амбицтай байх ёстой. Маш амбицтай байх ёстой. Тэрийг л тэгж байгаа. Дис хийхээс өмнөх квиз бол амар байсан мэт тий. Тийм шүү дээ. Тэр чинь би чэнд байсан. Химрэн сан энтергээ дуунууд амар тий. Тий. Тэгээд ер нь бол би чэний квиз л гэдэг байсан л та. Тэгээд сүүлд яг нөгөө англи литерээс байхдаа нөгөө ганцаараа дуу хийгээд чехт байхдаа бас ганцаараа дуунууд хийжсэн. Тэгээд Монголд ирээд дуу хийж мэйгээд ингээд яасан чинь дуунууд нь айгуу гоё явсан штэ. Тэг амар явсан. Тий. Квиз амар шүү. Тий. Тэгсэн чинь хүмүүс яг хөө зүгээр одоо
бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Одоо Lumino хамтлагтаа ч гэсэн хоорондоо асуудалтай байсан. Кюза. Тий. Тэгэл одоо ерөнхийдөө бол яг тэр нэг амбиц Кюзагийн өөрийнх нь тийм одоо хүн байдал тал одоо нэг байдаг байдал байж байгаа байдал талын үнэлэхгүй байсан хүмүүс ч байж магадгүй. За тэр урлагийнхан дотроо бол яг ямар яг асуудал гэдгийг мэдгүй. Зүгээр яг би нэг дам сонсоход бол яг энэ дууг би зохиосон чи зохиосон гэдэг дээр бол Lumino-той нэг жоохон үл ойлголцсон юм байсан юм шиг байгаа юм. Тий. Тэгээд наадах чинь миний дууны шүлэг байна. Тэ. Тэрнээс чи авцсан байх гэх юм уу нэг тэр 2000 оны их үед нэг тийм асуудал болсон юм шиг үлээ. Гэхдээ тэр бол одоо бас л залуу хүүхдүүд л байсан үе шүү дээ. Одоо л гайгүй бах манайд бол хоорондоо гайгүй. Одоо тийм байхгүй хаа тий. Тэгэхээр тэр бол дээр үеийн л тийм болж исэн асуудал баг. Түүнээс би яг тэдний нэг дунд нь юу болсныг бол нэг сайн мэдэхгүй зүгээр миний нэг тухайн үед яг эргэцүүлжсэн бодол бол тэр. Тэгээд тэрнээс хойш болохоор нэг юм Кюзаг ингээ DCG юм од болдог баг мод гарцсан байсан мэт. Тий болцсон байсан шүү дээ. Тий. Хүн болгоо. Угаасаа хараа ингээд өөрөөс нь илүү явж байгаа хүн төргүүлдэг гэжтэй. Ер нь нүгүүлэхэд. Нэс Кюза очоод гэрт нь очоод алхын улгаалж аваа явчаагүй л хэвгүй тий. Үгүй тий. Зүгээр юу гэдэг клик бумынхантай гэдэг юм уу ерөнхийдөө би одоо жишээ нь десант энтергээл тий. Бид нар чи бүгд л хоорондоо ингээл найз ах дүүнэр энтергээл баггүй юу. Тэгэнгუთ одоо Жими бид нар ч найзууд шүү дээ. Танилуд те бүр амар өдөр болгон уцаар яриад найзлаад байдгүй ч гэсэн ингээл мэндийн зөрөөтэй найзууд явдаг. Тэгээд тэр Кюза руу тэгж дис хийн гэдэг маань бол яг тухайн үед тэр хооронд ойлголцоогүй ч юм уу янз янзын байж магадгүй. Эсвэл юу гэдгийг Кюзагийн хийжсэн ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд байж магадгүй тийм ээ. Кюза ч өөрөө айгуу тийм ер нь нэг тийм юу хүн шүү дээ. Одоо шууд л яг өөрийнх орол биднээс бусдын таалагдахгүй байсан ч гэж болно. Бол тэр мэрэнж таалагдахгүй байж болох байхгүй. Намайг ч гэсэн одоо тэгэл яг ганц нөгөө тэгтээ би ч одоо хүнтэй тэгж нэг мухач харьцаад байдаг ч юм ч л дээ. Бас л яг л инээ чанаагаа л харьцдаг хүн л дээ. Одоо нөгөө дуу муу хит мэд болол тэгэхэд одоо миний нэг бас сайн таньдаг залуу манай ажлын үдээр нэг миний найзтай явж байхдаа бас л тэгж хэлсэн л гэж байгаа. Билгээний хинт нэг студиуд байгуулсан. Дуу муу хит мэд болцсон. Бүр хамраас өгөхөд мангар од болцсон. Байлээ шүү дээ. Моо бэдатин гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн ирнэ дараа нь надтай би тэгээд тэрийг сонсчоо мэдчихээд байгаа шүү дээ. Тэгж хэлснээ. Тэгээл дараа нь ингээл таарлахад үгүй сайн юм ийм найз гоё явж байгаа шүү дуу мууч өстэй. Үнэхээр супер мөв. Амар удлаа тэгэл за яг нүүр тулахаар хийдэг тий. Тэгээ ерөнхийдөө бас наадах ч л байхгүй ерөнхийдөө тэгэл бас тийм ч юм байж болно шүү дээ ер нь бол тий. Одоохан ингээл нэг манай ингээд зүгээр подкаст рил оронгууд нэг доотлол нэг 200-аас 300 мянга үздэг болсон байна. Хүмүүд намайг бүр амар шаачна гэл хэлчихээ цаахаа. Би ингээд зүгээр ингээд нэг хүнд нэг ярих хэрэгцээ гэж бодсон юм л да. Ярих хэрэгцээ хангасан нэг юм цаг гоё ярилцах гэдэг. Хүн нэг цаг ярилцсан дээр ариу гоё л гардаг те. Тэгмүүд би нэг тэр хэрэгцээг хангах гэдэг тэрийг гоё хүмүүс зүрх гэдэг. Бид нар заавал философи яриадах шаардлага байхгүй шүү. Бид нар заавал улс төр нийгэм яриадах шаардлага. Зүгээр л гоё өмнөх юм яриад ч юм уу эсвэл нэг өөрсдийн байр суурийг үзэл бодлыг яриад гээд нэг дуусч хахад ингээд ятуугнэстэй гамгүй шаачна. Тэнийг ба гэл бүх хараалыг хэлж чинь те. Энэ шиг тэгээд нэг тийм яг тэр үнийг ингээд очиод ингээд сунгууд байхгүй. Одоо жишээ нь юм байхгүй да. Би одоо нөгөө юугаа нэг хуучин фейсбુક алдчихад дахиад нэг фейсбુક нэгээд тэрэн дээр нэг жоох рил мэл хийгээл эхэлсэн. Тэгэл хүн амтнд юм ярьж мардаг те. Зүгээр өөрөө сууж байгаа л камерын хөдөөс харж сууж байгаа л рил мэл. Тэгэл тэгсэн чинь тэр зүгээр тэр доор нь намайг янз бүрийн хараалаар хэлж байгаа, пэгээр нь хэлж байгаа, аагаар нь хэлж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэл ороод харангуут тэр хүн эзэж тэгээд камерын өдөөс хараад ингээд яг л тийм религээ суугаар хүн биш л байгаа байхгүй. Тэгж толгойд нь жорохгүй ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө нэг ёстой нөгөө нэг үг чинь л одоо хэдэн мянган удаа сонсч ирсэн үг чинь л замын нохоо гоцчил байдаг гэдэг чинь л байхгүй. Тэгэхээр тэр хамаагүй би бол тэрийг зүгээр кайфрах гэж л хийжсэн болохоос биш заавал тэр нөгөө нэг фейсбુકийн дагагчийн нэмгээд ч юм уу те ингээд заавал нэг юм инфлюенсер болох гээд ч юм уу
бараа зарах гад ч юм уу энэ төр гэж өөрийнхөө үзэл бодлыг л өөрийнхөө сошиал орчинд л хийж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгэл ингээл эсэ бусаар нь хэлнэ штэ. Нүдэн доор нь хөхөрч дандаа хүн зодуулж явдаг юм уу гээл нэг арчаагүй. Намаагүй л байг шээ. Тий. Нүдэн дээр наалцсан хар юм аваач энэ гэж. Тэгээд юунууд тэгэл нэг тиймэрхүү юмнууд ингээл ороод ирэхээр эхэндээ жоохон сонирл байдаг юм билий. Сүүлдээ зөө тоохоо гэж. Тэгээ би эхэндээ бол би бүр яг тэгээ битсэн хүнийг ингээ орж хардаг байсан юм. Энэ ямар гар тэгээд мэдээч эрэг далбисны гачин юм байж байгаа байхгүй юу? Амин хаана гэмээр. Тэгээд яг тулаад уулзах юм бол хүсэн үлээгээд ч гэсэн тэр нөхрийг ухаалтуулчихар л байгаа байхгүй. Амар баг шиг ярьсан зүсээ. Тэгээд тийм тоохоо хэлчих юм бэл. Жишээ нь ингээл би одоо UBS Music гэл одоо UBS Leads дээр гардаг гэсэн нөгөө нэг яг тухайн үед бол өстой супер хүмүүс залуучуудын үздэг гэсэн супер нэвтрүүлэг байлаа шүү дээ UBS Music. Хит 2. Би UBS Music-ийн найруулагчаар ажилладаг байсан. Найруулагч гэдэг маань одоо би зураг мурга аваад монтаж хийгээд өнөөдөр ямар нэвтрүүлэг гаргах вэ, ямар ярьцлага гаргах вэ, ямар клип цацах уу гэдэг юм хийдэг те байсан. Манай чимгээгч продюсернээс байхгүй. Тэгээд UBS Music-ийн захирал чимгээгч. Тэгээд тухайн үед ингээ хөтлөгч UBS Music-ийн тэр хөтлөгч юу ингээд гарч ирж штэ. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн тэр гэл тэгэнгუთ эфир рүү хүмүүс уцтаад наад нэг тэнэг хүүхнээ болиулаач гэд бүр ингэдэг гэсэн. Шууд уу? Тий, ярьж чадахгүй наад нэг тэнэг хүүхнээ болиулаад өөр хөтлөгч аавмаа гэ шууд эфир рүү уцтаж тийг загнадаг байсан штэ. Одоо жишээ нь UBS Leads-ийн нөгөө нэг од гэрэлгээд Universe Space цог энэ хөтлөөд идэг байсан манай Оги эдрийг бас анх юу яхад хөтлөгч хийхэд бас л яг тийм дараа нь надад өөр л ярьжсэн чи янз янзаар нь хэлээл хүмүүс уцтаж муцтал идэг байсан гэж л байгаа байхгүй тий. Тэгэхэд манай тэр нөгөө анар одоо тэгэл гүрэ ахын одоо гүрэ ярана гэж гүрэ зарах шүү дээ. Гүрэ ахын охин нь оюут гэдэг охин бүсгүй байсан. Тэгэхээр бас хөтлөгч нь хийдэг гэсэн. Тэгэхэд л тэр үед ч хүмүүс үздэг. Наадах нэг тэнэг хүүхнээ болвол бараг л юм фото модель те тийм хүүхэн 50%. Тэргээр яриулах гэж санал өгдөг гэсэн гэж шүү. Тэгэхээр энэ бас тийг нэг тэр 20 жилийн өмнө тийм байсан юм чи одоо хүртэл арилаагүй л байгаа байхгүй юу? Нийлээд солигдохгүй. Ягаад тэгэхээр манай нийгэм хөгжөд байгаа биш бүр уруудаад байгаа. Юу гин шинж тий. Муу мухай юм аа л хамгийн. Гэхдээ наад захын жишээ одоо кино за жижиг рилүүд гэдэг хэвчил нөгөө хүн зодсон, алсан гэдэг юмнуудаа амар их шеэрлэнэ. Тэ. Тэгэнгუთ амар гоё юмнуудыг бол мэдхгүй нэг шеэрлэхгүй. Үнэхээр ингээд энэ тест үнэхээр гоё үйл явдал болсон ба шүү дээ. Энэ хараа ямар хөөрхөн хүүхэд байж гэдэг юм. Энэ ямар гоё сайн залуу байж гэдэг юм. Энэний шеэр заа нэг 1000-та 2000-та байлаа гэхэд нөгөөтгийнх бол 30,000 40,000 шеэртэй одоо тэрийг зүгтлэн цоцсон байна гэдэг ч юм уу. Энэ хоёр машин мөргөлчжээ амар хэрэлдэж чинь гэдэг. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгэм чинь ерөөсөө манай Монголын өөрснийх нь нөгөө нэг тэгтээ зөвхөн монголч биш л те бас нэг дандаа монгол юм болоод байгаа тааш. Ер нь дэлхийд дээр тийм юм билээ дээ. Ер нь дэлхийд дээр тийм билээ. Муу юм ч юм уу шар мэдээ ч амар хурдан тархдаг тий. Тэгэхээр ер нь бол тэрэн дээр тэгээд одоо имзэглээд байх шаардлага байхгүй байхын тулд бол чамаг юу гэдгийг дахиад энэ нэвтрүүлэг ер нь хараа ингээд юмнаас шантрахгүй тууштай явсан хүн л амжилтанд хүрнэ. Энийг бол одоо би маш олон төрлийн бизнес хийх гэж үзлээ. Маш өөр төрлийн ажлууд хийх гэж үзлээ. Их олон юм оролдож үзсэн хүний хувьд яг нэг юм барайл тууштай байх нь амжилтанд ямар нэгэн байдлаар зулгаагаад авдаг юм байна л гэдгийг ойлгочод байгаа юм. Тэгэхээр бол юу гэдгийг нэг тийм жижиг сажиг дундын үг хэллэгнээс болоод одоо шантраат ч юм уу ингээд тань гэдэг бол өстой тэнэглэвний асуудал. Тийм сая нэг хэсэг бас нэг би шууд одоо энэ зургийг авч байгаа найз руу бичсэн өгөх нэг шүн. Стабилтим үү гэх тийм. Хүн үзээд байгаа сайхан байна л тий. Тий. Гэтэ бас би ч ингэ бас уншихгүй байж чаддгүй юм байлаа. Юу нь бол. Тий уншдаг заавал уншдаг. Ороод харангууд бас ламаг л арай л идэлж байгаа хөөх тий. Хүмүүс ингэж яг тухайн шүн гэж лазер очилт тэнгууд нэг гэл манайсэлж ана ингэ энэ бол ингэ зөвхөн ингэ чи ингэ урд алхаж байгаа нэтрээг л нэг гэл ярьж байгаа хөөх тий. Гэтэ яг сүулт нь ингэ өөрөө бодонгууд уучаа сайн ч нэг юм үрээд байгаа юм байна. Гэхдээ би ерөөсөө ингэдэг хөхгүй хаа. Орж иж байгаа зөвшөөрөлтөө ерөөсөө хов ярьдаггүй. Ус төр үзсэн нэг ярихыг хүсдэггүй. Ус төр ядаргаа. Тэ. Тэнгүүд нэг юм нэг ар сарах юм ярихыг хүсдэггүй.
Юу нэг улс төр ярьжсэнээс баг эротик зохиол ярьжсэн дээр байхгүй хүмүүс сонирхон шүү нэрээ. Тэгээд ер нь бол одоо юу гэдгийг тэр түрүү нөгөө нэг студийн ажил энэ төр гэл ярьсан шүү дээ тий. Бас би нэг хүмүүст одоо ялангуяа ингээд та нар шиг юм студийн ажил хийдэг шүн суудаг хүмүүст хандаад бас нэг юм хилчигээд яг тэгжсэн нөгөө яриан дундаа божоо мартчих. Хамгийн түрүүнд эрүүл мэндэ алддаг юм байна. Би гоё юм хийх гээд ингээд зүтгэж болно. Эрүүл мэндэл шууд алддаг юм. Би одоо жишээ нь ингээд яг тэрийг мэдэхгүй яваад исэн юм байна л да. Тэгэл эвлэг мэмлэгээр яваал ингээд үзүүлэн гот чинь ингээд шинжилгээнүүд муу гараад эхэлж байгаа байхгүй. Таны тэр чинь ч тийм байна, эн чинь ч юм байна. Наад захын жишээ таны сахарын хэмжээ ч өндөр болчих гэж байгаа. Бүр аварга имлэг үзүүлэхээс би үл айж гинөө. Үгүй тэгж болохгүй юм. Очоо зоригтой үзүүлчих. Тэгээд зоригтой үзүүлчих хэвээр. Тэгжиж би сая одоо энэ маш өндөр жингээс ингээд 10 хэдэн килограмм хасаад ингээд одоо нэг арай гайгүй бас нэг болоод явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яалтчгүй бие хөнгөрөөд нөгөө нэг тэр яриад байсан тэр нөгөө нэг миний сахарын хэмжээ өндөр байна гэжсэн юм чи нормонд орчиж байгаа ингээд жингээ хасаад эхлэхгүй. Тэгэнгუთ хүн за ер нь амьдралынхаа хэлбэрлэлийг шууд өөрчлөх юм байна гэдэг. Би одоо өглөө ажил дээр очиод орой яг 8 юм уу 9 хүртэл сугаал гэртээ арай л унтчихдаг болцсон байхгүй юу. Тэгэхгүй тий одоо бүр яг тэгээд өөрийгөө ингээд яц. Тэгээ өглөө босоо заавал дасглаа хийдэг. Фитнес руу ордог ингээд бүр яг тэгээд өөрийгөө ингээд тогтооцсон. Тэгэнгუთ шал өрөлт юм. Ядрах гай болчт юм байна. Ингээд тэгэхээр ерөнхийдөө шүн сууж ажилдаг залуучууд тий ерөөсөө эрүүл мэндэ алдчихлахгүй юм биш шүү. Яг л одооноос л ингээд бүх юмаа ингээд зөв зохицуулаад явж ижил хүн амжилттай байх юм байна гэдгийг л ойлголоо. Амжилттай эрүүл мэндтэй байх юм байна гэдгийг л аягүй сайн ойлгочвол байж гин ер нь бол тэгээ нэг ойлгосон ч нэг ихлүүлдэггүй ч юм уу тэгээ ингэдэг те. Бэлгэх энэ бол ойрын зүгээр амбицж байгаа зүйл ч юм уу эсвэл ойрын зорилго ч юм уу те. Эсвэл ингэ дотроо бодож явдаг тэгээ амбицлдаг зүйл нь одоо юу вэ? Би бүр хараас яг наадах чинь сая би оны өмнө нэг хэд найз мэдстайг жоохон бий байгаас байхгүй. Тэгээд би бодчихлаа. Ер нь гал моржил гэдэг ингээл бодоол гэсэн чинь мэдгүй. Миний энэ дотор л нэг юм ингээл байгаад байгаа. 26 онд ерөөсөө айгуул амжилттай байх гэдэг юм санагдаад байгаа. Тэгэнгუთ л нөгөө нэг хүн чинь яг тийм юм аа ингээд бодцоод байжангууд тэгээд би нэг юм бас мухар сүсгтэй ч юм шиг сүсггүй ч юм шиг сонио юм аа. Нэг юм зурхаа үзтээ зурхаач одоо хүзэр мүзэр янз янзын юмар л үзэн штэ хүмүүс чинь тэгээд эсвэл яг тийм сонсцохоор хүн өөрөө дотроо нэг юм юу н гоё болчт юм уу сэтгэл санаа их гоё өдрөг хямралаг ч юм уу тийм нэг дээх тийм хэппи болчт юм уу нэг хүн юу яасан чинь ингээл миний нас мастай ингээл ом ингээл асуугаал хэдэн сар төрсөн мөрсөн энэ төр гэж асуужснаа тэндээ мэрглээл ингээл тэгснэ ямар ч байсан энэ эргчил юу л харагдаад байна айгүй их тийм гадаадаар л явах юм харагдаад байна ингээл тэгээд айгүй их гадаадаар явах юм харагдаад байна ажил чинь нэлээд л юм айгүй гоё юм нэг гэрэлтсэн гэрэлтэй тийм айгүй гоё тэгж л харагдаад байна да. Ер нь муулах юм ерөөс юм алга. Тэгтэл гадаадаар явах чинь л их харагдаад байна гэж. Гадаад тэгэхээр би тоглолт болов гэж бодоод байна л да. Тэгэнгუთ хүн чинь яг тим юм сонсоод айгүй амжилттай байх гэдэг нэг үг сонсож байгаа хгүй юу? Ер нь нийтдээ те тэр чинь тэгэнгуთ муу юм байхгүй байгаа хгүй хамгийн гол нь. Тэгээд хүзрөөрчнийг үзэж чинь гэж энэ тэр нөгөө мэргийн хүзрүүд энэ төр гэж байдаг юм шиг. Тэгээд ерөнхийдөө тэр чинь нэг амар худлаа хилээд ээдгүй юм байна л та. Тэр нэг хол зүрдгүй юм байна. За болиг гэхэд нэг 60-70% та хилээд идэг гинэ. Би олон жүнээс асууж үзлээ. Тэгсэн чинь тэгээ хэлэнгууд хүн чинь муу юм баг гарахгүй байна. Ерөөсөө гарахгүй байна гэдэг гот чинь нэг саад бэрхшээл цаа дотор гарахгүй нэг гот нэг итгээд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр итгэлд үнэмшилдээ хүн өөрийгөө хүчлээд эхэлт юм байна. Яг үнэ. Наалсан чухалтай. Тий. Тэгэнгуთ за би одоо энийг хийчихгээл. За одоо би энийг хийх юм байна гэж араас нь тэгэл ингээл юмнууд ингээл хийгээд эхлэнгуут нөгөөтгөндөө ингээ илүү анхаарал тавьж юм гэнгүүт тэндээс аль нэг нь байга онч магадгүй гэсэн л бодолтой байгаад байгаа байхгүй юу. Тий. Одоо жишээ нь тэгэхэд би одоо ингээ сая 2 сарын 12-нд ингээл нэг дуу цацлаа. 2 сарын 5-нд киноны аав охин киноны дуу цацлаа. За тэгэнгუთ одоо 3 сарын дундуур бас нэг дуу хамтарч дуулсан дуу номин гэдэг дуучинтай. Хайнатаа цугдуулдаг номин гэдэг нэг дуучин. Номинжин лөө. Би номел гэдэг удаад байгаа л да. Хүмүүс номинжин гэдэг юм билээ бас зарим нь. Тэгээд би номет цуг одоо нэг дуу гаргана
Тий. Тэгээд тэр дундаа бас их найдлага тавьж байгаа. Гэл ингээл ер нь бол одоо миний хийдэг ажил бол дуу хөгжим шүү дээ. Яг хоо мэдээж хэрэг бас нэг амьдралын эрхээр гэдэг шиг нэг студ анх байгуулж хахад яг нэг орлого олохгүй байх үед бол зөндөл юм хийжэлтэй одоо бидээ мэдээ зардаг ч юм уу, тураах цай зардаг ч юм уу те. Тураах цайгаа зарж байхдаа өөрөө тэрийгээ ууж турж үзүүлээд те. Тэгээд бүр хүний амьдрал янз янз юм байна л дөө. Яг хөө зүгээр нэг угуул яри одоо. Ам нэвэл уушгнэ гэдэг шиг. Яг ингээл амьдрал дээр гараад эхнэр хүүхдгээл яг өөр ажилгүй ингээд яг тийм амьдрал эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг хэдэн жил тэгж бас хэцүү байсан юм шиг. Тэгээд манай Үнэнбат зогсох гэдэг. Одоо та нар санаж байна уу нөгөө нэг комедиан содоо биш үү? Тэрний нөгөө нэг компьютерийн анхны багшиг мэдхүү. Юу вэ лалраа гэвчдэг гээд. Тэр багш чинь аахгүй тэр Үнэнбат зогсох гэдэг байгаа. Тэгээд тэр залуу одоо манай найзлаа тэр залуу маань караоке компани нээж байгаа гээд ирээд юм караокены хөгжим хийгээд гэдэг ажилд орох уу гээд анх тэнд ажилд ороод. Тэгээд тэнцээ яг нь салентай ажилд ороод тэгэл нэг хувийн тохироо хийгээд нэг за би одоо яг нэг бас нэг унаа тэрэггүй ингээд байгаад байна. Тэгэл хамаг амьдралаа ингээд ярьж байгаа л шууд ажилд ороод шууд нэг машин авахулгаар болоо л те. Тэгж бигээд ажилд орж байгаа. За тэгээд тэр ажилласаа бас нэг хэдэн жил ажиллаад гарсан. Тэгэл хоёр хоорондоо тэгээд аятайхан за найз нь одоо ингээд цааштай бас өөрийнхөө юм бодъё гэд. Тэгээд тэгсэн чинь яг тэр үгүй юу яасан. Тэгээд тэр манай нөгөө тэр найзын компани маань үйл ажиллагаагаа зогсооцсон. Тэгээд тэгэнгუთ би ажил болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө ажилгүй орлогогүй болоод тэгсэн чинь заа яах вэ гэлсэн чинь. За ер нь ингээ аснаа гэдэг. Тэгээд ингээ асах гад тэгсэн чинь манай ээж надад чи энийг уугаад үзтээ энэ ерөөсөө нөгөө нэг юм ногоон цай ерөөсөө л ногоон цай. Цагаан гатан ногоон цай. Тэгтээ яг мэдээж иргэн зүгийн юм орцтой зүгийн бал нээж гэдэг юм зүгийн тийм орцтой уугаад үзгээд. Тэрийг уугаал мэдээж дэглэм дэглэмээ барайл гэсэн чинь амар гой хасч басаад. Тэнгуут нь би нэг реклам хийсэн байхгүй фэйсбүүкийн. Энэ цайг уугаад би 31 гэлээр хамаслаа гэл. Тэгсэн чинь энэ цай хаана гэл хүмүүс бүр гэл. Тэнгуут би тэр бичлэг өш бүүсэлцсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө цай анх худалдаж авахд 32,000 төгрөг. Тэгээд эргүүлээд мэдээж иргэн чинь нөгөө нэг бас ашиг олох гэж байгаа юм чинь нэг даблдад зарна штэ. Даблдад зарах гад. Тэгсэн чинь надаа нөгөө 32,000 төгрөг байдгүй. Авах 32,000 нөө. Баггүй. Тэгээд тэрийг яасан бэ гэдгсэн чинь манай одоо кадраг найз идэв. Найз руугаа залгаад. Өшөө нэг 32,000 төгрөг зээлээч гэдгсэн чинь. Тэгээд ч тийм энэ найз ирээд ав гэд. Тэгээд очиж аваад нөгөөтгөө 4-р цахилгаан станцнд нэг бүсгүйд зараад яг даблд зараад буцаж ирээд хоёрыг аваад нөгөө алимны баяр магдагийн алимны онгоо шиг заяа. Бүр яг тэгсэн. Тэгээд нөгөөтгөө 2 болгоод хоёрыгоо 4 болгоод тэгэнгуутаа найзынхаа 32,000 төгрөгийг буцааж өгөөд тэгээд нөгөөтг чи ингээд үржид ингээд авчих. Тэгсэн чинь би 1 сарын дотор 32,000 төгрөг найзаас зээлж авч исэн миний тэр 8 маань эхэлж исэн 8 маань 1 сарын дотор 26 сая төгрөгийн эргэлт болсон. Вау. Тэгээд хүн чинь нөгөө нэг өөрөө юма нөгөө яг хэрэглээд жингээ хасчаа. Одоо ер нь бол жингээ хасалтын тухай амар проблемтай шүү дээ. Ер нь бол хүмүүстэй яаж асах вэ гэдэл ингээд янз янз хэрэглээл. Тэгээд тэгсэн чинь нэрээ тэрийг хэрэглээд айгүй хүмүүс жингээ хасаад сэтгэл мэтлэгтэй бичээд тэгсэн чинь нөгөө борлуулалт маань айгүй өндөр болоод эхэлсэн байхгүй. Тэгээ би тухайн үедээ нөгөө өөрөө очиж нөгөө нэг юугаа хүргэлтээ хийж өгдөг. Тэгээд нөгөө унган хотын хөлт болохоор нөхс үеийг андахгүй. Аль дөрөгийн за очлоо гээл тэгнэ. Тэгэл хүргэлтээ өөрөө хийгээ явахаар чи нөгөө өөрөө ингээд юу яасан залуу мөн биш тэгэл тэгэн гот амар тэднэрт нөгөө юу. Тэгээд нэг хэсэг тэгэж байж байгаа. Тэгээ сүулдэ яхаа нөгөө нэг тэрэнд өрсөлдөгч нар их болсон учраас тэгээ за болигээд яг тухайн үед нэг тэндээс нэг жоохон эхлүүлэлт олсон байсан мөнгөөрөө дуучлалын студийг байгуулжсэн байхгүй. Тэгэл дуучлалын студид бас л яг л нөгөө нэг анх нэг хүн ингээд нэг үйл ажиллагаа эхлүүлээл шууд тэр чинь ингээд овоож цотл мөнгө ороод авахгүй шүү дээ. Мөнгө орлоо авахгүй. Эхний нэг 2 жил мэл тэгэл бас л юусал ливэл хийсэл та. Тэгэл тэр хооронд чинь юм л хийж үзэж байгаа шүү дээ одоо. Тэгэл бидээ оруулж ирж зараал айлд очиж айлын жорлуу ухаж бидээг нь тавьж өгөөл ингээл явж л байла. Тэгэл тухайн үед чинь хүмүүс ингээл
зарим нь таниал өн чинь нөгөө Монтрепийн дуучин байна. Тэгэл таньж байгаа гэж айлд оруулж авлаг нь задлал эхлэнгууд бас тэр чинь сонирхол байхгүй. Тэгэл мэдээж амьдрахын төлөө тэр чинь яаж байгаа шүү дээ бас нэг орлого болчихгүй. За тэгэл байжснаа карантины үеэр нөгөө дуушлын студ чинь ажилгүй болоод эхлэнгууд нөгөө орлогогүй болоод хүн болгон гэртээ суучиж байгаа ш. Тэгэнгუут фитнес болцсон шүү дээ. Фитнес харагдаад карантины үеэр. Би ч өөрөө тухайд төс амар фитнес ч юм байсан байхгүй юу? Донтой тэгэнгуут нь өөртөө зориулаад ийм шахалтын бандан гагнаад гагнуураар гагнангуудаа өөртөө нэг тийм бандан хийгээд тэгсэн чинь нөгөөтг чинь цаашаа хөгжөөд хүмүүст зараад бандан хийгээл тэгэл нөгөө материалын нэг 50,000 төгрөгөөр аваад тэгээд нэг 130,000 төгрөгөөр зардаг. Дагнаал зардаг. Дагнаал тэгээд дээр нь бүр яг хөвтдөг ийм сүүлдээ нөгөөтг нь ийм юу болоод олон үйлдэлт болоод ингэж дээш нь босгож мосгодог, машиныг савдаг, урдаа гар хийдэг мэдэг юм унтаа энэ төр бүр амар болоод. Хөлмөл хийдэг юмтаа гэд. Тэгснээ сүүлдээ бүр нөгөө нэг хөвтөж байгаа дээшээ жийдэг нэг юм төхөөрөмж идэг штэ хөлөө. Тэр мэрийг хийж мийгээд. Би ч бараг үйлдвэр байгуулад. Фитнесийн хэндмейд тоногтөрөмж зараад яг карантины үеэр тийг зарж ер нь тэгэл хүн чинь тэгээд нөгөө ир хүн болвол өстой юм л хийж үзэх хэрэгтэй юм. Гэхдээ надад тэр төмрөөр юм гагнж хийх ажил бүр амар кайфтай байсан шүү дээ. Төмөр хэмжээ аваад зүсэл гагнаал дараа нь хийцэн юм ингээ хараал. Өөрөө дурлж хийхэрэ. Тий, амар кайфтай. Тэгээд ер нь тэгсэн чинь тэгдэг гинэ. Эрэгтэй хүний цуснд байдаг гинэ тэр юм. Тэрнээсээ кайф авдаг, тэр хийхэл үүдэг баймаар. Тэгэхээр ер нь бол нөгөө хийж үзээгүй юм гэж байхгүй. Гэхдээ нөгөө тууштай байна гэдэг юм нь бол одоо яг л энэ студи дээр л тууштай. Одоо ажиллаж амьдарч байна да. Тэгэл хөгшин настай болчоороо мэдээж хэрэг студи гэлийн залуучууд шиг ингээд яваад байхгүй бах. Гэхдээ ямар нэгэн байдлаар одоо тэгэл төмөр мод зод гэл ингээл янз янз юм хийж үзэл тэр нь хөөрхөн болоод хүмүүс таалагдал ингэж л байсан юм чинь нэг тэгэл нэг тийм хоббигоор юм хийж хийн дээл гэсэн нэг тийм бодолтой л идэг шүү дээ. Бүр тэггүй гэдэг юм бүр хөгшин болохоор. Гэхдээ одоохондоо бол урлагаас алдахгүй л дээ. Ер нь ха зүгээр одоо ингэ маань метраж нэг цаг л байдаг байхгүй. Ер нь шовтарч байна те. Тэгж байна. Бас өстой үнэхээр гоё ярьдаг хүн байна оо гэдэг шиг те. Яг нэвтрүүлгийн сүүлийн асуултыг би зочиндөө үлдээдэг байхгүй. Одоо чинь танд нөгөө наах би ингээд санал тавьж хахад за би нэг подкастт оруулна энэний талаар ярьчих юмсан гэдэг ч юм уу. Эсвэл за би нэг ийм зүйлүүд хилчмээр байна гэдэг ч юм уу те. Дотроо нэгэн бодолтой ирсэн бол яг тэр талбарыг зочиндоо бид нэр үлдээдэг байгаа. Тэгэд өнөөдрийн бас подкаст ийм үрэ дуусгая гэж бодож байна. Яг гой цагаан сараар хоёлаас үнэхээр гоё ярилцлаа. Яг цагаан сар болж байна. Гадаас гоё нуурсан болов яанаа л гэж яаж шүү. Яг тэгээд манайхан ч бас нуршин өмнө юм дуртай хүмүүс айгүй их байт юм билээ. За. Тэгээ SV подкастын төслийн хэсгийг бэлгээ гэдэг хүнд үлдчих. За одоо нөгөө яриа хүн чинь бас баах ярьчих үү те. Яг хөө тэгэл за нэгдүгээрт бол подкастад урьж оролцуулсанд баярлалаа. Одоо бид нар урлагийн хүмүүс ер нь бол ялангуяа одоо намайг хүмүүс таньдгүй учраас би намайг юмд орох гэхээр нүгүүл очдоор орчдөг. Олны бүр амар олны танилуд болвол мөнгөөр ордог бах те. Мэдгүй л дээ би. Гүү манад би бас анхнаас хэлт юм уу сүрх үзэл бодлын талаар ярьдаг устгаар хүмүүс ер нь гоё дуртай хүлээж авсан. Тий, гоё юм байна харин тий. Тэгэхгүй яг ингээд нэг задаач тавьчаад те нэг юу сэдв тавьчаад ингээд байвал бас хэцүү. Яг зүгээр миний хамгийн эмзэглэж явдаг зүйл гэх юм бол одоо их манай гантогоо могоогоос ахвал зөндөл хүмүүс ярьж байгаа л дөө. Тэгээ нөгөө нэг юм үеийнгийн дээрлэлтийн талаар их л юм ярмаар байдیں۔ Гэхдээ ер нь бол зүгээр энэ дээр би нэг их эцэгт нартаа анхааруулад бүр юу яагаад сануулад хэлмээр санагдд юм л да. Хүүхдтэйгээ ажиллахгүй байгаа учраас хүүхд чинь хитрхи завтай байгаа учраас ерөөсөө энэ үеийнгийн дээрлэлт гэдэг юм чинь буруу нөгөө нэг үлгэр жишээг дуурайж те буруу зам руу ороод байгаагийн л шинж. Нэгийгээ орцсон дотор ч юм уу сургууль дээрээ ч юм уу бөөнөрө тойр зогсож байгаа л зодож чинь тэр амар хэвчээ те. Амар их зодож чинь тэр болгон дээр одоо бид нэр ингээ хараад эмзэглэж байгаа байхгүй. Тэгэхэд тэр юунаас үүсэлтэй вэ гэдгийг зүгээр би бодоод үтсэн байхгүй. Зүгээр л тэр хүүхэд амар завтай байгаа байхгүй. Тэр хүүхэд гэрийн даалгавар гээд за одоо гэрийн даалгавар шалгадаг 10 жил хэр вэ те. Бидний жоохон баг ч гэдэг шалгаалan муудын тавьдаг хിവэрээ үгүй юу мэдэхгүй. Өсвөр насны хүүхдүүдийг тэр хүүхдүүдийг ямар нэгэн юмар одоо завгүй байлгах хэрэгтэй. Гэртээ уцаа оролдоод хэвтэх биш. Одоо ном уншихэд ч уншихгүй угаасаа одооны хүүхдүүд. Тийм болохоор тэр баг эвлэр гэж байна. Тийм.
Тэгэхээр тэр хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар завгүй байлгал гэсэн үг. Завгүй байлга гэдэг нь гэр орноо цэвэрлүүлэл төлөөг хагалуулаад усанд нь явуулаад гэдэг ч юм уу эсвэл үл үүдгийн өдөр шөнөгүй гэр орны хоол моол хийгээд ингээд биш байхгүй юу? Тэ? Одоо онлайн хичээлүүд гэл зөндөө хичээлүүд байна. Үнгүү хичээлүүд гэл байна. Хэлийн сургалт. За англи хэлтэй бол дахиад нэг хэл суръя л да. Тэр хүүхдийг дуртай болгох тийм юмд тий. Ерөнхийдөө л хүүхдээ завгүй зөв юм руу завгүй байлгаал гэж ээж аав нарт нь зөвлөдөх юм бол тэр хүүхэд буруу замаар ороод хүнтэй зодоо игээд ингэ яваад байхгүй. Ер нь бол тэр асуудлыг л би дахин сөхөж ярмаар байдаг. Таац ер нь хувьдаа тэр нь жоохон хэмзэлж явдаг. Маш их хэмзэлдэг. Яг хөө зүгээр бас л бидний үед бол одоо эрэгтэй хүүхдүүд хоорондоо зодоо нүдэн хийж үзэн ажилтаагүй хүүхдүүд ч гэж юу аах вэ? Бидний үед бол дээрлэгдэх байлаа гэхэд л хайртай байсан байхгүй юу? Би эндээ. Нэг шанаад нь хоёр шанаад нь заа болоо. Тэгээд хизээж унж мунсан багт нь тэр зогтөггүй. Тий. Арай бас хүн чанартай байж л тээ. Тэгээд тэгтээ тийм байлаа гэх тийм байх ёстой биш байхгүй юу? Нэг хоёр шанаадад унахчих тэгээд одоо болоо биш байхгүй юу? Одоо хүчирхийлэл гэдэг чинь ерөөсөө л хамгийн муухай. Шанаадах чал байхгүй тийх шаардлага. Ерөөсөө тийх ёсгүй. Уур нь хүрсэн болвол юу гэдгийг тэрийг ингээд ярилцаад ойлголцохоор бүр амар юм билээ л дээ. Бүр ингээд дэлбэрээд бүр очиод нэг муу юм хийж санаа амардаг нэг тийм үе хүнд байдаг. Цохоод авчих юм бол нэг юм дотор тайвшрах гэдэг юм шиг байдаг. Гэхдээ тэрийг давж гарч бас болдго юм билээ шүү дээ. Тийм одоо бэлэг сайхан ч гэсэн бэлгээж гэсэн одоо бас төвчгнүүрлээсэн яг ясам дээр одоо тэгэл тэрийг бол тэгж тэгхгүйгээр шийдэж бас болдго л юм байлаа. Яг хит тэгээд ахлаар стресст ордог мордог гэл зарим хүмүүс тэгдэг үгүй шүү дээ. Нэг хүнтэй муудалцаж би ямар ч байсан нэг зогсоод булаасч нэг хүнтэй муудалцаад хоёлаа муудалцаад яах вэ ямар би юундээ ингээд амьдралын турш нэг муу юм ячаад хийцэн биш. Хоёул зүг сайхан хуруутч хийгээд. Тэгээ хуруудаа дийлсэн тэр зогсоол руу орохоор болж байгаа байхгүй юу? Хийндэ гомдлгүй тий. Хийндэ гомдлгүй. Яа тэр чин за 90 хүн шиг хуруутч хийгээд хоёлаа хуруудаад тэгэл би дийлсэн би орсон. Багхгүй юу? Тэгээд иймэрхүү асуудлуудыг ингээд тэнгуут тэрний араас хүмүүс хэрэлжсэн хүн чинь нөгөө намайг бизнестай гэдээсэн чинь энийг гэдгэлж байгаа хуруудаа дийлээ. Яа нааш хожигчлаа шүүгээл тэгэл за ороор гэлдэж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд шийдчих асуудал. Тэгэхгүй тэгэл зогсоол дээрээс болж маа чи төв маа энэ төр гэж халавч үзүүлээл босч ирэл чи хийн ингээл чин асуудлыг шийдэх арга биш л те. Тэгэл нөгөө л нэг одоо тэгэл хууль гэж байна шүү дээ бас. За тэгээд өнөөдрийн подкастаас энэ үрээд өндөрлөе тэгээд бид төр юу нөө цагаан сар маргсан чи цагаан сар марч ярьсангүй тийм. Ямар ч цагаан сар бол ер нь бол хамгийн гоё баяр байдаг. Миний хувьд бол ахмад буурлуудтайгаа яг ингэж цоолгодог гэр бүл бүгдээрээ бүгд гоё уулздаг тийм. Тэгэл ахмадууд маань хүү чи ямар том болцсон гэж хилдэг ганц баяр байдаг тийм. Ерөөсөө үндэсний бахархалт баяр одоо цагаан сар баяр наадам биш үү те. Тэгээд тийм болохоор ерөөсөө энэ юу вэ гэхэлэр эн чинь өөр уламжлал бид нар үндэсний өв соёлоо хадгалж үлдэж байна л гэсэн үг. Хэрвээ энэ баярууд маань байхгүй бол бид нар үндэсний өв соёлоо мартаад ерөнхийдөө нөгөө бас л эн чинь нөгөө нэг юуны аюулгүй байдал гэдэг лээ. Одоо юу үндэсний аюулгүй байдал. Тийм үндэсний аюулгүй байдалтай чинь шууд холбоотой юм багхгүй юу? Тэгээд одоо яг бидний өөчөөс гайгүй. Одоо дүүнер маань ингээд нэг айлд орж ирээл нэг хуцсан оролдоол туртаад рүү чирээ тавчирсан юм шиг хандлагаас болоор гэж хэлмээр байна. Нэгт хоёр дахь би нэг бас миний басны хувьд эмзэглэж явдаг зүйл болохоор яг ингээ баяр төхөөр яг зүгээр цагаан сар болтой шинэ жил мэл хамаагүй л тэр гэр бүл аваад хүүхдүүд аваад гадшаа тийш явж байгаа юм да. Цагаан сараар одоо айгүй их явдаг болчих. Тий. Тэгээ энийгээ бас манайхан болоо. Тий, ер нь бол одоо тэр би ч гэсэн зүгээр яг хуу ийм л дээ тэр бас нэг насны юм байж магадгүй. Би одоо нэг өсвөр нас одоо тэгэл нэг 20 гаруй нас масандаа бол яг ингээд ээжийн дүүнэр энэ төр гэдэг ч юм уу те ингээд нэг яг аавын дүүнэр ч гэдэг юм дотныхоо ойрхон хүмүүс төр очиж зулгачаад бусад ингээд нэг тэрний тим гэдэг юм дээр яг амар дургүйсэн байхгүй. Одоо болохоор бүр эсэргээрээ тэдний төчи гэдэг болчдөг юм байна. Тэгэл өөрөө яг ингээд өрх толгоолол ингээд амьдрал зохиогоод ингээд яваад ингээд тэгэхээр тэгээд тэдний төч гол болохгүй хөөрхөө тэр хөгшинч гэдэг юм уу те. Оо тэр тэднийхээ одоо очихгүй болохгүй гэдэг ч юм ингээд ер нь тийм болчдөг юм байна. Тэгэхээр бас нэг хүүхдүүдтэй яг ингэж хүүхдүүдээ ингээд аваа цагаан сараар айл майл хийсээд ингээд тэр юугийн
уламжлалыг ингээ ойлгуулж яхад тэд нар мэдээж хэрэг нас нь ингээд бас нэг 20 гараад 30 хүрээд ингээд юу гэдгийг те ингээд Өөрсдөө өөрөөр толгоолоод аав ээж ойлгоод эхлэх юм байл. Ойлгоод эхлэх юм байна да гэж би ойлгосон. А түүнээс тэр хүүхэд бол яг тэр айлд ороод уцаа оролдоо сууж муух бол яг тэр өөрөлт хүүхдийнх нь л яг нэг тэр бас сонирхол л байгаа. Мэдээж хэрэг тэр чинь тэгээд тэрийгэ тавин хүмүүстэйгээ зоолгоно тэгэл үндэснийхээ баярыг ингэж тэмдэглэдэг юм байна гэдэг ойлголтоо бол аваад үлдчихлээ байгаа байхгүй. За тийм ээ тэгээд энэ дээр ч одоо стресстэй яах вэ гэж. Тийм. 50 хуруудчих. Тэгээ хуруудчихаараа гэдэг шиг. Тэгээд SV подкаст яг энэ дугаар энэ өрөөд өндөрлөлөө. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань сайхан буузаа идээд ч юм уу эсвэл аяг тавгаа угаахтаа сонсож байгаа хүмүүс ч байж магадгүй те. Ямар ч хамт байсанд баярлалаа бит өштэй. Тэгээд нэвтрүүлгийн төсөлтөөр манай гарын мэлг байгаа. Өө би ч нөө спонсор байгуулгаач яриаггүй. За спонсор ярихгүй бол балаа юм байна. Тийм за. За одоо манай цагаан сар болж байгаа юм чи гоё хамттангууд байгаа. Оо ямар гоё. Эхнээс нь ойлоо гоё тайлбарлаад явнаа дүүн. За SV Макрон гэ байгаа. Тэгээд энэ болохоор яг нэг хуучин Макрон гэдэг нэг юу байсан шүү дээ. Тэгтээ тэр бол арай өөр чигнэмэг голтоо сэндвичтэй чигнэмэг гэсэн. За тэгээд энэ жилээс манайхан бас нэг юм доолаа гэ брэнд үүсгэж байгаа. Тэгээд энэ болохоор нэг одоо энэ хатаамал гэж ярьдэн шүү дээ. Тийм жимс хатаамал. Нүг бүх төрлийн жимсний хатаамлыг ингэж савлж хийж агаад доолаа гэ брэнд үүсгэж байгаа. Тэгээд доолаа манаас багтсан байна. За одоо манай яг тийшэд юуруугаа харуулад яг манай брэнд бүтээгдэхүүн байгаа юм. Оо nice. SV Compot гэдэг бид нар нөгөө нэг ам бард мэлдэг яагаад гэвэл сахаргүй. Оо за. Яагаад гэвэл одоо чинь хамттан гэхэрэл ер нь сахартай гэж ойлгодог шүү дээ. Яг энэ компотыг хийхдээ яг жимсний одоо чинь тоорны компот нэгүүд яг тоороос гаргаж авдаг жимсний сахарыг ашиглаж хийдэг. За SV Compot энд байна. За мөн адилхан жимс байна. За энэ бас яг адилхан нэг хэлдэг. Тэгвэл бас яг адилхан гүзээлцгэн жимснээс гаргаж авдаг сахарыг ашигладаг. За юм жуус байна. Дандаа фруктозороо юм байна те. Тий, яг фруктоз байна. За бүс мөн манай нэрийн бүтээгдэхүүн SV Rice гэх будаа байгаа. Оо за. Тэгээд гэргийдээ таавчаад хоол игээд үзээрэй тий. Таалд бол танаа гэр. Яг өнөөдөр будаа ундаа гэж бодлоо. Будаа тавчлаа. SV Rice гэх давхар вакуум гэсэн. Ер нь бол яг манайхаа ингэдэй. Нөө жилдээ нэг л удаа тарьж ургалдаг байхгүй. Аа за. Тэгээд ерөөсө будаг тэгвэл нөгөө будаа ч одоо дэлхийн нийтийн амар том хэрэглээ болсон шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол үйлдвэрлэгч том орнууд Азууд л байгаа. Бүгд нөгөө нэг жилдээ 3-4 удаа гаргадаг. Ер нь бол манай будааны хувьд жилдээ нэг л удаа тарьж ургалдаг. 3-4 удаа гаргаад ингээд чинь маш их бордоо ашиглаад байна гэсэн үг. Яг өөр тарьж ургалдаг юм будаа гоо тэгээд Japanica дээд сортын будаа багтсан байна. За баярлаа. Тэгээд би бас одоо та манай нэг 50 за 40 иддэг зочин болж байна нөгөө 40 иддэг удагаал энийг хэлж байна. Энэ уут нь болохоор өглөө болго нөгөө талхсүүндээ гардаг уутнаагаар. Оо за баярлаа. Наа чи ямар ч гэсэн айгүй өндөр настай утаа. Тийм байна. Энэ бүр өстө бүр ширцсэн юм шиг юм уут байна. За маш их баярлаа. Тэгээд ивент итгэж байгууллагадаа бас их баярлаа. Ер нь тэгээд одоо хүн чинь ийм болчт юм байна дөө. Ямттай шимттэй юм харахаар хүүхдүүд авчих гэдэг болчт юм байлээ. Хүүхдүүд авчих гэдэг л болчт юм байлээ. Тэгээд манай хүүхдүүд амтархан идэж амтархан компотыг уухаа. Тэгээд баярлаа. За баярлаа хаа. Тэгээд энэ удаагийн манайхан дугаар энэ үрээ дууслаа. Тэгээд хотол олон минь ард түмэн минь хотол олноороо сайхан шинэлээрээ. Тэгээд бууза шингээгээрээ. Голон тэр. Тэгээд голон тэр шүү. Эрүүл мэндэ бодоорой. Эрүүл мэндэ бодоорой. Эрт унтаарай. Өглөөр цэрээрээ гэдгээл бэлгийн шиг өөрчлөгдөөрэй гэж. Бэлгийн хавс хувьд бол 2026 онд амар гоё хүлээлттэй байгаа юм шүү. Хүлээлттэй ер нь их зоригтой байна. Яг нэг зорилго тавьчаар яалч юу ингээд тэрхэн төрөг кодлаа тэрний хойноос ингээд юм шүү. Тэгээ за ямар ч ирж олсон маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ сайхан шилжээрээ манайхаа. Тэгээд цагаан сарын дараа уулзцгаая. Цагаан амарцгаагаараа баяр та. Баяр та.